За сайхан натцгаас нөө миний Монголын ард мэн. За наадам дуусаад намар гэдэг шиг үүлээс үү. Ерөнхий сайд янзаар л өвлийн бэлтгэлийн хангыг энэ тухай орсон юм шиг монголчууд одоо өвлийн бэлтгэлтэй хэллээ. Ургац сураалт дөхч байна гэтэл шатгуун байхгүй боллоо. Яг өнгөрсөн жилийн ачаал үеэр бас шатгуун байхгүй болж ирсэн те. Одоо анх бэлтгэл мэдш бэлтгэх үеэр ингээд шатгуунгүй болчлоо л гэл ийм болж ирсэн. Тэгээд наадмын өдрүүдэд болсон үйл явдлынхаа тойрндоо орё. Эхний сэдв бол Орхон баярын даян аваргын асуудал байна. Монголчууд хоёр талцаал бас л хэрэлтлээ. Энэ дээр нэг хэсэг нь бол төрийн сүлд өршөөлөө гэдэг. Гэхдээ төрийн сүлднээс илүү төрийн хууль өршөөнө гэж зүйл одоо байх уу гэдэг юм манай отгон бүр болов сайн. Өнөөдөр зүгээр комент хийлээ те. Хуулийг хүнээс шалтгаалж одоо хүндэн тааруулж харьцсан гэдэг шиг ингээд цол тэмдгийг хүртэл өгөөд байдаг тийм. Нэгэнд нь өөр үйлчлээд нөгөөдгөнд нь өөр үйлчлдэг. Ийм л асуудлаас л болж монголчууд энэ асуудал дээр хэрэлдээд байна л та. За тэр ихнэр хүүхдийн тэр өөр хүний асуудал бол үүндээ биднэрт падгүй асуудал. Тэрнээс энэ харин цолол нэг алагчлалгүй айтайхан тий. Нутаг нугын одоо хин дарга цэрэг байхаас хамаарат хууль бол хуулиараа л үйлчлдэг. Баймаар гэсэн шаардлага монголчууд тавиад шин. Энэ сэдвэрээр хэлцээ хэлээ. Бид яриад тусч. Тэр бүгд ярьж Орхон баярын тухайд бол тэр чинь хуулиараа юм байл шүү дээ тий. Төрүүлсэн хүн энэ наадамд ингээд дахиад төрүүлэх юм бол даян авраг болно гэсэн чинь Орхон баяр бол усын наадам төрүүлээгүй тийм. Тий. Үзүүлж байсан. 22 24 онд тийм үү? Тийм ээ. Ханга Бацуур авраг хоёр дунаад үзүүлж исэн юм байна шүү дээ. Тийм. Төрүүлсэн урсан юм уу? Тий. Тэгэхээр төрүүлж арслан болсон гэдэг нэг хуулийн дээр байгаа байхгүй. Тэгтээ одоо манайх нэг юм юу байна л да. Хууль гэдэг яг одоо сошиал ч гэдэг юм уу те. Нэг л их одоо хууль сахидаг, хуулиа дээдэлдэг ард түмэг л ер нь бол манайх бол амаараа бол тэгдэг. Тэгэхээр нэг юм баяр наадмын үеэр ч юм уу цагаан сарын үеэр бүх өөрсдөө тэр зарчим, хууль, ёс, дүрм журм бүгд олонтаа хэсэгдэг те. Жишээлбэл юу гэдэг одоо бид нар бол эдийн засгийн хувьд ядуу одоо те буурай, дорой байна. Гэхдээ бид нэг одоо нэг ганц улс үндэстэн шиг харагдуулж байгаа бас нэг тусгаар тогтнол тийм ээ. Ийм юм. Би бол одоо наадам бүлэг дуртай. Наадам цагаан сар нь үндэсний баярууд те тусгаар тогтносон өдөр чи одоо бидний улс үндэстэн байлгаж байгаа бидний одоо ганц нэгдвэл байлгаж байгаа юм шиг. Тэнгүүд бид нар одоо энийг өөрсдөө тэгээд бүхий найраа маараа те. За яг бас спортод бол хаа нэг тийм юм байдаг бах тийм ээ. Бас нэг боломжтой хүмүүс нь даваа маваа өгөө тэрэн цаашаа ахиж махаа зан одоо гард тийм ээ. Иймэрхүү болоод байх юм бас спорт бол байдаг л байх. Тэ энийг бол одоо хүн болгоно л мэдэн шүү дээ. Начны найраач гэдэг юм уу. Цаашаа явах боломжтой бүхтүүд одоо бүхчүүдтэй тахимаа өгдөг ч юм уу. За энийг ингээд яг эергээр ч юм уу те. Аль бол болох талаас нь харж болох боловч одоо юу гэдэг юм бүр ингээд цагаан дээр хараар бичсэн хуйлаа тийм ээ. Юу гэдэг одоо 9 давж төрүүлсэн бүх тийм ээ. Ингээд гэдэг зохицуулалт байхад төрүүлээгүй үзүүрлж исэн хүнийг ингээд даян авраг цолоор одоо шагнаж, мэлаж, цол өгж ийн гэдэг бол өөр харьцсан. Би яг тэр талаар нэг Facebook-ийн найз над руу юу бичсэн чат бичихгүй юу. Тэгээ энэ ийм юм байна. Одоо энэ бас арай дэмжиж байгаа юм шиг одоо ингээд бүгд л шуураад л ингээд байх юм. Тэгээ би тэрийг нэг скриншот мод хийгээд тавиад бас сэтгэлээ бичсэн. Хуулийн юм байна. Мэдгүй одоо дүүрэн журмаар ч юм уу эсвэл ерөнхийлөгчийн тэм зарлага гарга ирэх байдаг юм уус тэр мөрийг нь би мэдгүй юм байна. Одоо би нэг хуульч гэхээр л одоо бүгдийг мэдгүй. Гэхдээ хууль бол хууль. Тэрэн дээр одоо даян аврагсгаар аврагал болох ёстой зохицуулт харагдаад байгаа. Тэгсэн чинь тэр комментууд бас их гоё хөгжилтэй. Тэр хуулиндаа тэр өөрчлөлт оруулахаа мартсан гэсэн. За яах вэ гэж одоо юу ч үгүй те. Жишээлбэл одоо нэг хүний санаатаа алах гэм тэрэг байлаа гэхэд те. Одоо бүх насаар нь 20 хялтаа гэсэн чинь те. Ууг цааз гэж оруулах гэсэн юм билээ. Одоо цаазал чи гэх юм уу хайшин тийм биз дээ. Хууль гэдэг чинь өөрөө тэгэл хууль шүү дээ. Тэр чинь аливаа нийгмийн харилцааг зохицуулж ийн хэм хэмжээ шүү дээ. Тэр чинь
тэгж одоо зөндөө тэр Орхон Баяртай адилхан амжилт гаргасан эсвэл тэрнээс илүү амжилт гаргасан хүмүүс тэр хийдл үүсгэж байгаа байхгүй юу? Тэр одоо яах юм те тэгсэн чинь яах вэ хоёр үзүүрлээд чанартай хоёр үзүүрлэлсэн учраас ингэж байгаа юм гисэн зэг шиг те. Тэгээ би одоо тэр хүмүүс одоо хуулийн дээр нь тийм байхгүй шүү дээ. би албаар жоо яожил битсэн байхгүй мэдхгүй болцоод асууж байгаа шүү. Барайд идчихв та нар мэн гэд тэгсэн чинь тийм юмуд бичиж байгаа байхгүй би тэр яожил бичээд байгаа болохоос биш энийг хэрэгжүүлэх гэсэн миний санаа байхгүй юу? Баян авраг авах ёсгүй байна гэд. Тэгээ бид нар бол яг нэг юм миний одоо зүгээр хувь хүний зарчим бол би юу хүн шүтгэс маш их болгоомжлдог. Гоё спорт бол сайхан тэр гоё ханагар би хаатаа гоё өндөр үндэсний өв соёл авч явж байгаа өнөхөр бахархгүй байхын аргагүй. Гэтэ ер нь ийм хүн шүтэх нэг хүнийг нэг дээдлэх юм бол манад бүр арай дэндүү болчихлоо. Зарим нь одоо ихнээс хааны хууц өмсөөл те өөрийгөө хаангаа ботцсон тэр чинь одоо бүр тийм шүүмжил тэр ерөнхийдөө чинь 5 газар дотор хамт ажилладаг хүмүүс нь хэлж ийн гэж 6 жил болох чинь ерөөсөө айгүй балаа юм бэ шүү. Бүр сохорчлоо гэд бүр ойрын хүмүүс нь хэлж ийн зүгээр бүх юмдаа тушаал зарлаг гаргаж байгаа. Энэ төгсөж гэхдээ чи тэр хүний буруу шүү байхгүй юу? Хэдүүлээ тусна. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд ерөөсөө юм хүн шүт. Би өөрөө ч одоо нэг тийм юм хол Месси яах юм бэ? Уга Месси бол яг одоо тэсний спорттойгоо шүтэн тийм ээ. Тэр одоо би тэр Мессиг зөвхөн тоглогч гэхээсээ илүү бас тэр хүний одоо тэр шашиндаа үнж байгаа, гэр бүлдээ үнж байгаа тэр хүний хөдөлмөр бүтээж байгаа авиас чадвар гэдэг юмыг одоо би шүтлээ гэдэл хизэж би Мессигийн зургийг би амьдралдаа Мессигийн жирсийг өмсч үзээгүй. Яг саяхан нэг Интер Майами нэг өмсгөл манай Америк хөргөн бэлгэлэхээр нь тэрийг өмссөн. Би жирс өмсч үзээгүй. Тэгэхээр яг зүрх сэтгэлээсээ тэр үнийг аяг дэмждэг байхгүй. Тэгэхээр юу гэдгийг би өөрөө тийм нэг айгу болгоомжтой. Би жишээлбэл одоо юу гэдгийг лайв ч юм уу хэрдэн шиг ч юм шиг эсвэл хитэн комедийн шиг би нэг лайв маяг хийгээл чарлаа левел би нэг 100,000 ч юм уу нэг за болио нэг 50,000 дагагчтай л байх. Би таасан медиа болно шүү. Гэхдээ би маш их болгоомжтой ханддаг байхгүй. Тэр их хийцүүрээр ирж байгаа хүмүүс эргээл надаас маш их юм хүлээн. Юу н хүлээлттэй амьдрын гэсэн там байхгүй юу сайхан биш. Ингээл магтуулаад долоолгоод өргөмжлүүлээд би тийм юм сайлбар хол байх хэрэгтэй байна. Зүгээр хэдтаа нагуугаад дуудаал өөрийнхөө үзлүүдийг илэр хийлээд явж амар. Тэгэхээр өөр монголчууд минь энэ хууль ёс мос гэж байгаа бол тэрийг нэг жоохон ойлгож сурыг. Заавал хуульж бол албагүй. Гэтэ энэ чинь соёл штэ. Эргэцэн соёл байхгүй юу? Хүн цагаанд өөртөө хууль ярьдаг мөртлөө цагаан дээр хараад бичсэн юм аа. Чи одоо монгол хэлний л юм штэ. 10 давж 9 давж төрүүлсэн бол гэж байгаа. Үзүүрлсэн бол биш байхгүй. Тэгээ энэ чинь хуульч биш хүн та нар хүртэл ойлгоцсон л даа. Тэгэхээр ер нь одоо зарчмаа баримаар ер нь ингээд хардаа цагдаа ингээд хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа шийдвэртэй холбоотой ч юм ингээд шүүмжлэхээр аюугаа энгийн тайлбар тавьдаг шүү дээ өдөөс. Ингээд цагаан дээр хараар бичсэн байгаа үстэй. Тэгвэл бүхтэй бичсэн байгаа. Төрүүлсэн бүх гэж байгаа үстэй тийм. Манай оо гэдэгтээ би таасан медиа олмоор байна. Одоо яг ингээл фэйсбүүкээр нөгөө бичдэг амар хараалыг бүгдээ нөгөө амар постоо. Дай болгоод ярихад мөн хэрдэн цаашаа шүү. Чинчаа гэдэг. Монголын ард түмний хайртай бүх байсан Бонцгийн Сүхбат гэдэг хүнийг одоо Арслангийн дайтал бүгдээр үнэлдэг шүү дээ. Нүн чи үзүүлж ирсэн. Тэгээд Арслангийн өгөөгүй шүү дээ. Их чи одоо болохоор ингээд ийм ялгууртай яг Монголын нөгөө бүгдээрингийн нэгтгэж чийдэг энэ бүхий одоо жоддаг их ярьдаг хүмүүс өөрсдөө юм жоддоггүй хуулийг хүртэл гуйлчаад байгаа нь монголчууд бүхэндээд нь шүү дээ. Наадмын нэг хэсэг бол ковидын үеэр бүр өөрсдөндөө зориулж хийгээд бичлэг хийгээд үзүүлдэг байсан бол одоо ингээд дур зоргоороо ингээд ивэл энэ хууль дүрм журм гэж байгаа. Би юм асууж байгаа. Алахгүй юу гэдэг шиг л тэр нөгөө Пунцгийн Сүхбатыг чинь заан билүү. Тий. Заан хөврөөж байгаа л тий. Тэр үед чинь нөгөө хуулийн ч гэдэг юм уу дүрм журмаа мөрддөг хүмүүс нь бас жоохон ёс суртахуунтай байсан л та. Улаан төмний нүдэн дээр ингэж хичхүргүү ажиллахгүй штэ. Ер нь та нар бид нар ингэж анзаарч хагаад бидний имиж юм уу эцэг их гэдэг юм уу амар нэрээ боддог гэсэн. Танагтай байсан шүү дээ. Өнөө үед чи ер нь тим юм байхгүй. Чи санаа зовхоо болц. Тэр одоо ингээд бид нар өнгөрсөн дугаар одон медаль гэж ярьж ирсэн. Одон медаль ямар их үнцэнтэй байсан. Одоо бүхний цон шагнал ер нь ардчил руу ингээд яваад сонгуульд ингээд олон хүн таалагддаг. Сонгуулийн одоо юу гэдэг саналыг ч юм уу элдв шагналаар ч юм уу мөнгөөр ч юм уу худалдаж авдаг энэ систем чинь бидний нийгмийн эдийн засгийн хувьд ер нь тэр чигээрээ ялцрахад түргээд байна. Одоо тэгээд ингээд ялцрлаа бүгд түлийн зөвшөөрдөг болсон. Энэ нөхөр сая ачны найраг
зөвтгөө сууж штэ. Би яг нэг юм асуу. Ер нь гэхдээ харж болохгүй шүү. болохгүй тийм ээ. Тэнцүү ажиллаа шүү дээ. За би нэг юм асуу. Үнэнхүү хүчийг үүсгэж байна шүү дээ. Тэр мууя авраг, баян мөн хавар гэднэр шиг тийм. Тэгээд энэ мууя авраг баяна авраг гэдэг чинь сүрдээ гэхдээ нэг сая төгрөг хийдэг болцсон байсан шүү дээ. Дөрөв цавын дараа дээр тийм. Яг ихлүүс нөхдөд тахгүй. Баг шав дөрөөс нь Тэр үед ч одоо ингээд манай эдийн засаг бас муу байсан шүү дээ. Одоо нэг 90-ад оны үе 2000-ад оны их үед те. Тэгэл нэг юм баг мууя аврах чинь жайжрын чад явж чадахгүй юм биш 5 ав даваад идэгсэн юм зү те. Тэгэл яг начны юунээр унаад өгөн те. Тэгдэг байсан шүү дээ. мөнгө төгрөг нөгөөг бол гэвт гэдэг өгнө шиг тэр Надад тоолбол юм асууч. Одоо Батцуур авраг хин одоо нэг баагаа заамд өгчлөө шүү дээ. Тэрэн дээр чинь нэг ийм тайлбар яваад байгаа байхгүй. Яг би зүгээр нөгөө нэг Батцуур аврах барилцсан ч гэсэн хин бол давчих байсан баг. Батүлзээ. Чинь хоорондоо харьцан 6-4 жил ер нь илэрхүйд байгаа юм л шүү. Тэн дээр ингэж байгаа байхгүй. Нэг ийм тайлбар. Сошиал дээр явж байгаа шүү те. Энэ төрийн өгөөгүй юмыг нь манай Батцуур авраг өгчлөө. дураа. Төрийн өгөөгүй юм гэдэг нь нөгөө нэг өмнөний барилдаанд төрүүлсэн юм биш үү? Тэр нь ямар барилдаан юм тэр? Мэд нэлээ олон бүх барилдсан. Батүлзээ зам нэлээ хэдэн жилийн өмнө. Залуучдын холбооны 100 жил байраагүй юу үлээ. Мэдгүй. Тийм барилдаанд тэр хүйтлэн от ч юм болоо тэрэнд чинь төрүүлсэн юм биш. Дан шиг маш. Тэн дээр ч юм бол цол өгнө гэж нэг юм ярингдангуудаа тэгээ болцсон юм шүү. Тэр Батүлзээ зам дамсан юм өгөөг учраас гээд Батцуур өгчлөгсөн юм яадаг байхгүй. Тэгэхээр одоо нэг ийм хуулийн улам солруулаад те. Тэр чинь ингээл одоо мууя авраг, Батэрдэ аврах ч юм уу, баян мөнх авраг гэдэг амар үздэг байсан байгаа байхгүй. Яг хөө сүүлрүүгээс хасрын хилдэг шиг бол нэг тиймэрхүү юмд ороод нөгөө одооны давхарлын улс хууранд тавигдсан тийм ээ. Удаад байна гэдэг. Тэр Батцуурын хувьд бол яг хөө одоо хүмүүс бас хоёр л байр суурьтай байлээ те. Ер нь ингээд бас арслан шиг барилдаг чанартай дүү юм биш те. Батцуураас тэгээд дүүдээ өгчлөө гэж байгаа юм байлаа. Яг хөө тэр утгаараа зүгээр харин түрүү гамбах бас нэг гоё юм ярьж шít. Төр өгөөгүй юм чи одоо юу гэсэн үг вэ? Тэр хүн өөрийнхөө хүч чадлаар авах ёстой шүү дээ тий. Тэгээ өмнө тийм нэг барилтаа болсон гэдэг. Би тэрийг санахгүй. Тэгээд одоо жишээлбэл тэрэн дээр цол өгнө гэсэн юм яригдаад тэгээд Батүлзээ танд өгөх ёстой гэдэг юм яриад байсан. Тэгээ начны найраа бол наацх нь далд тохиролцоо хэлбэрээр өгдөж байгаа. Саяг ч нөө төмний дээр хуулиар зөрчөөд өгчөж байгаа. 3 хоног барилт болоо. Тэгээд ингээ ичгээ өдөөд гүрчдэг шууд. Одоо тэр нэг хууль муу ер нь ингээд бүр ер нь гинт чамааг орж ирсэн. Одоо жишээ нь ийм болж ин л та 5-ын даваанд гэх чинь нөгөө баян хонгорын төрүүлдэг хүчи хэмлээ. Уянгалагч хочд хэм билээ нөгөө Золбоо. Аймгийн арслан жамбалт сэргийн амлж аваад дараа сулж ийн гэл тийм. Ерөөсөө ингээд тэр үзэгчд наадамчин олны тэр зугаацуулах тий баяр цэнгэлийг сайхан байлгах эдгээр ерөөсөө байдлыг байхгүй болцсон. Хоорондоо тохиролцоол нэг юм хэн цол авах уу хэн мөнгөө өгөх үү гэл ингэж идэг. Тэрэн дээр нь хамгийн том юм явж байгаа нь улс төрчнөр бүр ингээд санхүүжүүлдэг болсон тэр тийм тий. За сонгуультай ашиглахын зөвлөл гэж нэг өстө хогийн байгууллага байна. Нутаг усныхаа нэрийг дандаа бодсож байгаа. Компаниудын захирлуудыг л дарамтлчихдээ юм. Чи одоо тэгээд юм отхон энэ орхон баяртай холбоотой асуудал төр жишээ нь улсын хурлын дарга юугаа хийгээд жиргээл одоо жудагтай байна. Жудагтай бол энэ улсын хурлын дарга ч өөрөө хууль тогтоох байгууллагын тэргүүн бийжиж энэ хуулиар мөрдөхгүй байх тэр өөр хэн хууль мөрдөг юм үстэй. Нэг ийм жудаг мудаг ярихтаа хүртэл жудаггүй зан гаргадаг нэг юм хөгийн юм болоод байгаа байхгүй тийм. Тэр чи ер нь одоо энэ бөхчүүд чи ерөөс ингэдэг юм биш. Утсан хараад яваад идэв юм те. Одоо нэг худлаа шудраг болгож байгаа гэх нөгөө камертай нөгөө ам авж байгааг нөгөө юм сонсгодог болцсон юм биш үү? Тэнгүүд одоо тэрийг үл гоёор ашигладаг болцсон те. За яг одоо манай нутгийн манд арт түмний мань хайртай хүн начин болгоод хадлаа шаагаал те. Цаана стены гадаа тэр баруун зүүн гарууд нэг мөнгө төрөнгө солилцоод тэгэл даана гэдэг юм шиг нь те. Notification нөгөө properly үгээл нь те. Тэр арт түм сонсож байгаа шүү дээ. За ер нь бол наадам хартаа. Наадам. За яг үнэхээр тунаад ч юм уу те. Начин болж байгаа юм хүчтэй хүчүүд байна шүү дээ те. Тэр нэг мөнгөн юм билээ нөгөө тэр чинь бас тэгж болж ирсэн шүү. Тунж ирсэн 3 тунж байгаа. Тэгээд
Одоо би ингээ наадам ингээл үзэхэд за ер нь бол би шүүгийн 8-аас нь ч юм уу үздэг шүү дээ. Тэр л гоё гэдэг л да. Би өндөр чансаад дээд шүүгийн 4 мөрөж юм уу? За тэгээд наадам маань чихтэйхэн үр дүрдийн наадмаас онцгой сайн болно. Энэ найраа мараа юмыг таслан зогсооно гэж шадар сайд мэдэгдэл томроод байсан чинийг сэтгэлээ илэрхийлсэн байсан шүү дээ. Та бас нэг илэрхийлсэн байсан. Монголчууд наадан болонгот гадаад хүмүүсийг л очиж сууж. Тийм. Тэрийг нэг үнэлж дүгндэг өөрөө өөртөө ерөөсөө хилцээч хүн гэж бодхоо өрцөн юм шиг надад ингэ санагс. Одоо монголчуудын наадам юм уу? Монголчууд одоо гадныхантайгаа их гоё холилдож байгаа нэг сайхан гэх гээд байгаа юм уу? Ямар либералчсан худлаа дээл өмсчөөд юу ч болоод байгаа юм. Би ерөөсөө одоо тэр ингэж байгаа. Би тэгээд нэг одоо Facebook-ийн нөгөө алгоритм чинь болчихсон. Нэг юм ингээд нэг 5-10 секунд үзчихээр араас нь дандаа тийм юм гарч ирдэг байхгүй. Тэгээд төстэй контентууд тэгэл нэг ингээд харсан чинь нэг Ирландтай суудсан монгол байна. Нэг залуухан тэгсэн чинь таяр ямар гоё ясаа монгол дээл хувцыг юу гэж боддог. Нөгөө л нэг асуултаа энэ жилийн наадам юугаараа онцлог болж чинь таяр анх яаж танилцсан бэ гэсэн. Ингээд нэг тийм нэг юм гадаад хүмүүсийг гоё гэж боддог тэр нэг юм хөөрхөн золбин юм арилаагүй л байгаа байхгүй юу. Тэгээд нэг гадаад хүн монголоор үг хэлчихээр та монгол хэл яаж сурсан бэ те? Энэ дээдлийг яаж хийлгсэн бэ гэдэг. Ерөөсө монгол хүн бол ерөөсө хог новш. Одоо гадаад хүн. За тэгээд нэг Ирландтай Америктай суудсан эмэгтэй эсвэл нөгөө талаа нэг гадаад эмэгтэйтэй суудсан эрэгтэй л хүмүүс дан тэднээс ярилцлага авна. Тэгэхээр ч одоо нэг үндэсний зөвөр нэг одоо бидний бахархал бол нэг улам л жижигсээд жилээс ирсэн. Гадаад хүн ингээд нэг монгол хэлээр сайн байна уу би 15 жил Монголд болсон гэвэл бөөнөрөө бахархаж тавьгаал. Гадаад хүн нэг дээлт ялгаагүй бид нар шиг нэг бөөсл байгаа шүү дээ. Нутагтаа очоод тэгэл ажилд моглуулсан, тэгэл татварт моглуулсан, эсвэл тэгээд нэг замаа байгаа шүү дээ. Эсвэл сайн хүнч байгаа. Тэгээд яг гадаад хүн шүтгэх яа би нэг юус ойлгохгүй байгаа. Тэгэл нэг үндснийхээ юмыг л доошоо хийж бүхэн нийл найраа тэр моройч туура тамгыг нь хэмжиж чадхаа болсон сервер мэрвэг нь тэнгууд ганц наадмын бахархал нь ерөөсө гадаад хүмүүсээс яриа авах болчлоо. Одоо энэ яг телевизүүд чинь тийм юм байдаг. Хүн өөрөө гадаадаас аав гэдэг. Монголын хандлага өөрхийн. Тэгвэл тэр сошиалыг илэрхийлж болов гэж бодоод байгаа байхгүй тий. Энэ гоё юм уу бол одоо Монгол нэр барьцсан HD Монгол телевизээр нэг тоочоор хорхог хийлгүүлчихэд энэ гоё юм гоё гэж хэлээч ингээл тулгаал нэг гадаад дамсуулаад байгаа байхгүй. Тэг хэрэг байгаа ч юм уу хүн ч юм. Одоо хорхог бодгийг тэр гоё муугайг энэ гадаад гэхээсээ илүү их хорхог бодог ижсэн хүн гоё муугайг нь хэлэх бах тий. Тэгээд ингээд өөрсдийнхөө үнэлэмжийг өөрсдөө үгүй хийдэг. Тэгээд тэнд гоё гэвэл гоё ээж идэг, бүн муухай гэвэл муухай ээж идэг. Одоо энэ цаанаас эхлээл нэг юм тогтчлоо л тэр Фүсикл Азия гэдгийг оролцогчд тийг л гаргаад ах юм тийм. Тэгэл тэднэр нэг тийм тэднэр тэгэл нэг юм ингээл инглээр тэрийг л дагаал ингээл байдаг. Зүгээр дандаа өөрсдөө жоохон нүдээр өөрсдөө дүгнүүлэх гэдэг айгуу санаа сэтгэлгээ тоосон байгааг юм чинь. Өөрсдөө үнэлж цэгнэдгүү. Одоо энэ хүн гайгүйгээ хэлчихвэл одоо нэг жоохон хүн гэдгийг мэдэрдэг юм уу. Тэгээд тэр нь худлаа ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл ингээл асуунгууд Монгол гоё гэж асуултаа шүү дээ. Бид нар яг энийг урд нь ярьжлээс шүү дээ. Тэгэл өмсцэн гадаадаас очил. Та Монголд хэдх удаага ярьж нэг анх удаа таны сэтгэл гэлтэй. Нэгүүд амар гоё бой гэл барууны хүмүүс ч айгуу тийм угаасаа л дипломатчтай тийм. Муухай тэр үеийн одоо яг жинхэнэ гэдэг нэг юм сэтгэлгээ одоо ч удаа Америкчүүдийн ч юм уу өрнөдний хүмүүсийн ч юм уу ярих хэм маяг эдрийг ч гэсэн ойлгодгоо. Одоо айгуу гоё байна мэн гэвэл яг тийм утгаар нь ойлгоод шаардлагагүй гэдэг. Англи хэлний одоо үгсийг ингэж ойлгох хэрэгтэй гэдэг. Энэ бол ийм утгыг илэрхийлж байгаа ингээд тэгээ байж яхад нь одоо юу гэдэг монголчууд шууд утгаар нь илэрхий одоо ойлгоод гэсэн юм мим яваад исэн шүү дээ. Яг тэр л багхгүй юу. Тэгэхээр одоо монголчууд өөрөө өөрсдөө итгэдэг болцсон л нэг том илэрлэн тэр баг. Тэгээ манайхан бид нар өөрсдөө итгэхгүй бол явахгүй шүү дээ. Би нэг ингэж боддог юм. Өмнө хувийн зүгээр жоохон хөнгөлтэй бол бид нэг багтаа ерөөсөө ингэдэг нэг тийм үлгэр зохиол унших ерөөсөө бэлчтэй. Ууг нь үлгэр чинь ингэдэг хүний ийм сэтгэлгээ мэтгэлгээ тэлдэг те. Тэгээ том болоод тэгэхээр энэ үлгэр байсан гэдгийг ойлгодог. Тэнгүүд манайх багтаа үлгэр уншааг болох том болоод бүгд үлгэрийн юмд итгэдэг байхгүй те. Нэг гадаад гоё гэж хэлчихвэл манай Монгол гоё. Бид нар дэлхийгээс дээгүүр дэлхийд соёлоо таниуллаа ч гэсэн
өгсөн бас юу ч танигдаг байгаа. Тэгээ амар үнэтэй мятын онгоцсон доорсон чи хоол нь гоё байлаа ч гэж. Тий. Өдөө хуушуураа чи гэртээ ирээд Мятын хаалгаар ороод уйлмаар санагдлаа. Тэр одоо ямар гайхалтай юм бэ те. Би одоо зүгээр надад нэг айгу дургу үрж байгаа юм хөө. Өрнөдөд одоо жишээлбэл ирчүүд бол одоо ихнэр олж авч чадах болцсон байхгүй. Зүгээр яг ингэ шударга. Цагаан арьстай эмэгтэйчүүд чинь феминизм давтаад идеологичод энэ ирчүүдээ баг үзэн яддаг болсон. Тэгээ тэр гэр бүл эдэр гэдгийг одоо юу гэдэг патриархиос одоо дарангуул юу байдیں۔ За тэгээд дээрс нь тэр чи эдийн засгийн хувьд ч гэсэн цагаан арьстай эмэгтэйчүүдтэй гэрэлжлээ гэдэг чи ирчүүдэд нь асар том эдийн засгийн дараа саллаа гэхэд баг хамаг юм алдах тийм эрсдэлтэй нүрдэлдэг. Тэгээ нэг Таиланд ч гэдэг юм уу зүүн өмнөд Азийн орнуудын нэг юм гуйлгч уусуудаас очиж ихнэр худалдаж авдаг байхгүй. Монгол тийм болоод байгаа юм шиг надад санагдав. Тэрнийгээ монголчууд айгүй гоё одоо ингээд нэг юм нэг юм хөгшин ч юм уу эсвэл нэг юм мөнгөгүй нэг юм жоохон тухайн одоо өөрсдийнхөө нийгэмд жоохон ирэмб доогоор төгтөд хуржиж монгол хүүхнүүдтэй ч юм уу эсвэл ингээд гэрэлдэг. Тэгээ эдгэр чи юм Аз хүүхнүүдтэй сүлүүд гэрлэх айгүй дуртай болсон. Азууд ч арай энэ цагаан хүүхнүүдийг бодвол арай жоохон ирэмбтэй одоо гэр бүлсэг жоохон ёс журам боломжтой шүү дээ. Арай халамжтай. Тийм. Хаалундхээ өмөжүүл. Гэтэ монгол хүүхнүүд тэрнийг ч одоо би сайн мэдэхгүй л юм. Гэтэ ер нь яг хаа тэрнээс нь ингээ харангуй зүгээр манай авсан шүү дээ. Гадаад хүмүүс монголчуудыг сайхан болохоор гэрлээ ч юм уу. Монгол одоо дэлхийд соёл нь одоо гараад байгаа учраас монголчууд нэг гадаадуудтай нийлж ийн гэхээсээ илүү ядуу гүйлгчдийг худалдаж авдаг гэдэг шиг яг л нөгөө юм одоо өрнөдөд хийсэн кино өдрөлтөл байгаа. Нэг Таиландаас нэг хүүхнийг авч ингэж ихнэр болгож авчраал нөгөөтгөө бүр сүрүүлээд буцаагаад нөгөөт нь Таиланд руугаа зугтдаг тийм кино урт байдаг штэ. Тэр шиг гадаадуудтай гэрлэхийг одоо яагаад тэгтлээ сурталчлаад байдیں۔ Би нэг одоо энэ чинь ийм соёлын шок ч гэдэг юм уу те. За тэр соёл өмнөд зүйлсийн үл нийцлэн тэргээд гадаадын хүнтэй очиж гэрлээд жаргалтай болдог юм байхгүй штэ. Солонгост одоо жишээлбэл монголчууд Монгол эмэгтэйчүүд хичнээн олон солонгост очиж гэрлэж ирсэн. Тэгээ дараа нь юу арсан? Тэр чинь нүл проблем байдаг гэдэг нь одоо Европ те. Ер нь бид нар яагаад ийм нэг юм одоо ингээд бүх юма зарах тухаас л чинь те. Мөнгө орчлоо бол бие үнэлж валют толон ч гэнүү тиймэрхүү юм яриад байдаг штэ. Одоо тэгээд амар хөгжлийн философи зарчи те. Тэгээд нэг юм би энэ нэг нэвтрүүлгээр бас урд нь ярьж лээсэн те. Ерөөсөө яг нэг юм хогийн сав жорлон боллоо гэд нэг юм мөнгөгүй ч юм уу нэг юм хүмүүс хурж ирээд энд нэг жоохон худалдаа авах чадварнд эдрээ орлого арай манайч нэг худалдаа авах чадвар юу жоохон юм хямдхан шүү дээ. Америкчууд нэг $3,000 бариад төрөөд ирэхэд энд нэг сар бол өстө будаа олгоно өстө тий. жаал шүү дээ. Тэр шиг энд одоо ингээд нэг юм жоохон нэг юм мөнгө муутай хүмүүс ирж ирээд жаалдаг нэг тийм одоо нэг юм зугаагаа гаргаж байгаад явдаг ч юм уу. Тийм газар болоосоо гэж бодохгүй. Одоо мүзэн байдаг шүү дээ тий. Нэг бол нэг ийм ядуу мүзэн болох гэдэг ч юм уу тий. Мүзэн эсвэл тий. Одоо тэр хасрын өндөр бүр бодит жишээ би ярьж өгье л дээ. Ирландд нэг бид нөгөө нэвтрүүлэх садар зөндөө ярьсан би та нарт ярьж өгч байсан шүү дээ. Ирландд нэг 90 настай өвөө байгаа байхгүй юу? Бид тэр ингээл цаг 2 цаг буу халж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг одоо тэр нэг Филиппин, Тайланд маягтай л нэг яг л тийм царайтай эмэгтэй ингээл 3 4 хүүхэд ингээл салхилуулаад ингээл байж байгаа байхгүй юу? Тэгэхээр би яг та за энэ баян Ирланд өвөө тийм ээ гэрийн зарцтайгаа хүүхдүүдтэй салхилуулж байгаа юм байна. Имээ өлөөд болцсон байх эсвэл имээ тэгээд ажилд явж байгаа гэл нэг тиймэрхүү бодол тэгээ буу халж исэн чинь би ч үгүй гэрийн зарцсан гэж асуух уу те ингээд ийм ингээд үтгсэлтэй эмэгтэй байна мэн гэсэн чинь миний ихнэр гээ шууд өөрөө эхэлж байгаа байхгүй. Тэгээ өөрөө тэр чинь 70-тай байх та 20-тай 25-тай ч гинөө тийм Таиланд эмэгтэй аваас хоцсон байгаа байхгүй. Тэгэл тэр чинь яг нөгөө шалтгаанаар л ингээд ярьж байгаа нөгөө гадаадууд ч ингээд нэг ярьж байгаа ингээд нэг сайхан ярилцдаг шүү дээ. Тэгэхээр ингээд одоо юу н ингээд англи ч юм уу Ирланд ч юм уу юу н энэ өрнөдөд бид нар одоо ихнэр авах маш проблемтэй. Тэгээд хоолын нэгдэг бол бас асуудал байхгүй. Хувийн цаг гэл өөр өрөөнд ороод 7-нд 2 удаа хоорондоо юм ярьдаггүй ч гэсэн. Тэнгүүд гэр бүлийн аялал хийхдээ 14 хоногор тусдаа явдаг ч гэсэн. Тийм ээ. Тэгээд тэр хувийн орон зайд нь халдахгүйгээ. За тэр гал таванд орж ажил хоол хийх гэр орон цэвэрлүүлээсээ түн мэ гинэ. Европ эмэгтэйчүүд бол хүний ирэхээр л тэгэл салахтаа ерөөсө 70-80% намаас салчдаг. Тэгээд нэг жоохон тэр мэрэнд нь бохимдоод мэдээж нэг ихнэр мөхнөр нь 85 гав шидэд байхаар тэр чинь 90 хүн л юм чинь тэр чинь зөвхөн Монголд байдаг проблем биш шүү дээ.
хүн заазуур аваад давхих гэдэг юм бол эхнэр нь нэг шаагаад авна. Тэнгүүд хүүхдтэй эхнэртэй уулз болохгүй тийм нөгөө хязгаарлалт бусгаарлалт авчин. Айгуу төвхтэй тэгээ байдаг мөнгө. Тэгээ айгуу мөнгөний авчин. Тэгэхээр чин тэр чинь ерөөсөө юу гэж байгаа бид нэр Европ хүнтэй эмэгтэйтэйгээ суух зардлын дийлэхгүй байх дээрээс нь ямар халамж хүрдэхгүй байх гэдэг утгаас хүн чинь өөрийнхөө дутуу юм хийж байгаа. Тэгэхээр нэг юу гэдгийг тэр өвгдүүдийг чинь нэг аваад байгаа 3000 евро нэг ч юм уу 2800 евро нэг тэтгэврүүл зүгээр алхаар байгаа байхгүй Монголоор тэр чинь 20 сая төгрөгийн тэтгэвэр аваад байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо сая тэр Тайландд 16 настай хүүхдийг лөө 15 настай хүүхдийг лөө 17 настай хүүхдийг авч яваад алсан гэсэн чинь нөгөөтг нь $70 унтна гэсэн чинь нөгөөтг нь надад 50 пенни хэрэлдсэн ч гэж юу гэсэн үг $70 ч одоо хэдэн төгрөгийн те. Тэгээ мөнгөн дээр тэгэхээр мөнгөн дээр тэгэхээр чи эн чинь зүгээр нэг юм эмэгтэй хүнийг нэг объект болгоцсон. Тийм юм юунд нь бахархаа солиороод гадаадуу дээл өмсдөг. Тэр чинь тэнцэнэ ядуу гойлгоч чи энд ирээл гагөө тэр хөөх юм дэж байгаа. Эднэрээ бас муухай либералч. Одоо энэ манай одоо Монгол уламжлал энэ төр гэдэг юм бол үгүй тийм биз дээ. Бид нар хизээ тийм уламжлалтай гэсэн. Үгүй тэгээд одоо ингээд байгаа байхгүй. Одоо ингээ бид нар ингээ шөөмжлөнгүүд хүүхэн юугаа бид хүүхнийхээ асуудлыг нь яриаг үзээ. Тэгээд зүгээр ер нь нийгмийн үзэгдлийн хувьд нь штэ. Монгол ер нь ингээд хурж ирж хідэн ядарсан баг нарын жаалдаг газар болгоч чи. Тэгэл нэг хідэн валю толоод энэ зүүн өмнөд Азийн улсууч нэг юм хөгийн юм байжээ. Тэгээ нэг хэсэг нэг юм хүмүүс нэгэл одоо нөгөө дор чан та нар дахиад бид нар мах хэднэ гэдэг шиг те. Тэгэл байжээ гэсэн санаатай. Тэгээ энийгээ хөгжил мөгжлөг ойлгоцсон. Одоо манай энэ Огийн хасар хоёрын яриад байгаа сэдв бол юу бүх хэлжсэн гинт юм болоо явчихгаа гэдэг. Энэ хөрөлтөөр мөксөд таснаа гэж байна шүү дээ. Урбан толк гэдэг шоугаар нэг яриа гарсан. Тэр нэг өнчин 4-5 хүүхдийг порно кино тоглуулъя гэдэг нэг юм яриа. Энэ дээр бол за тэр эдит хийхдээ дастаж мастаагүй гэдэг юм уучлалтгүйсэн янз янзын асуудал үүнч. Энийг ингээд зориултаар энийг бол тороол айрамч зөндөө сэвсэн янз янзаар сэвсэн улс төрчдийн тэр хийлгээд идэг юмнууд ч гарч ирсэн. Энийний цааш шалтгаан нь юу вэ гэдэг бид нэр ярмаар биш санагдаад байгаа юм л та тий. Одоо тэгээд сошиалын нэг жинхэнэ аккаунттай байна гэдэг юм руу нөгөө хуулийн төсөл рүү оруулчихж шít. Нэг юмыг дагуулаад гойдно гэдэг шиг одоо юм л болох юм бол ингээл их чилүүг нь хязгаарлах гал тий. Уг нь монголчууд ч өөрсдөө үг хэлэхдээ энэ эзэнтэй хэлдэг. Үгэндээ эзэн болдог тий. Монголын амдгаа буйзаа гэдэг энэ чинь гомондог үг байгаа өстэй тий. Тэр шиг ингээд зүгээр л ингээд нэг асуудал гарч ирэхэд л одоо яг түрүүн асарч ярьж гин Огийн ярьж гин энэ либералууд тий. Ерөөс эн чинь хүн үг хэлэх хэрэгчлөөтэй гэдэг. Юу гэсэн үг юм өнчөө өрөөсөнгөөр нь тэгээд тэнд одоо хараа хяналтгүй гэдгээр нь л тэр кино тоглуулах гэдэг нь шүү дээ тий. Энд өмөө чамгаас хүн байхгүй чаргууцалдаг хүн байхгүй. Цаана тийм ч үг хэлэх хэрэгчлөөгөө тэгээ эдэлсэн. Тэгээд тэр үг хэлснийхэн төлөө хин шийдэрсэн. Шийдсэн тооны зүгээр шийтгэл шүүмжлэж маягаар тийм юм бий болоо шүү дээ. Зүгээр яг надаа нэг санагдсан юм цэцэг бимба ч юм уу мөнх баясгалан ч юм уу тэд нар өөр хэм бидний цэрэн ч юм уу наач гэдэг юм уу энэ хүмүүс ингээл яг хоо ёс суртахуун байхгүй шүү дээ. Ёс суртахууны үед тэднийг доголдолтой хүмүүс гэдэг Монголд яриад бидний жишээлбэл цэцэг бимбаг тэр наараа нь юу гэвэл Сингапурт юу идэгч үлээ те. Наарагийн өөрөө ер нь бол монголчууд бид нар бүгдээрээ тэдний нэг суртахууны хувьд нэг цэвэр ариун хүмүүс биш гэх юм бидэн те. Яг хоо тэр зүгээр яг тийм хүмүүс ингээд нэг юм ёс суртахууныг зэвсэг болгож ашиглаад бусдыг ч юм уу тэр улс төрийн хувьд буруутгахад ашиглаж байгаа нь өөрөө ёс суртахууныг одоо шинэ залуу үеийн ч юм уу те үзэл бодлон төлөвшөөгөө залуучуудад жишээл суртахуун гэдэг бол хоосон зүйлээ зүгээр л томчууд те нэг нэгнийгээ буруутгахад ашиглагддаг юм зэвсгийн шинжтэй хоосон зүйл гэсэн тийм бодол одоо төрөх те тийм ойлголт авах нь хамгийн амар тийм том эмгэнэл нь байгаа байхгүй яг үнэндээ бол сая ингээ харж байхад тэд нар ч ингээ хоорондоо хэрэлдэнгүүт яг үндсэн сэдвийг нь хинч ярихгүй байгаа байхгүй. Үндсэн сэдвийг нь үндсэн сэдв нь үнэхээр ёс суртахууны хувьд бол үнэхээр одоо юу гэх юм. Ус төрчж ингэж хуваагдаад манай тал танаа тал гэд одоо ч л уян гэж юм уу илэрхэж харж ил шууд өмөрж байгаа тий. Одоо зарим наад хүн чинь үг хэлсэн болохоос үүртэл хийгээгүүл нөгөө талд нь болохоор бараг цаацал гэл тий. Тэгээс яг үндэ энэ аль аль нь ер нь одоо тэр яг ярьж байгаа сэдв нь бол
амар тийм бас бузрал яриа байхгүй юу. Тэгээ яг би одоо ханууг шууд муу хүн энэ гэж хэлмээргүй. Тийм. Одоо хануу бол зүгээр байдаг л нэг юм либерал ч гэдэг юм уу те юм хедонист ч гэдэг юм уу эсвэл хит тийм материалист ч гэдэг юм уу соёлын нөлөөнд орж хүмүүжсэн зүгээр байдаг л нэг миллениал гэхгүй юу. Одоо мань мэдтэн үеийнхэн те. Тэгээ мань нэр бол одоо нэг өөрийгөө л айхтар юм мэддэг л ир болох гол яг ярьжсэн сэдвийн та нар ингээ анзаарсан бол сексийг мөнгө болгож бизнес болгож зарах марах энэ төр гэдэг энэ манай улсад нэг юм хөгжлийн шин философи нээсээ айтал ярьж байгаа л ам нь халаа солиорол хүн чинь хүүхдгээ солиороо яваад өгсөн шүү дээ. Тэгэхээр мань нэр бол ерөөсөө ингээ харангууд бүх юмаа мөнгө болгоод зарна. Мөнгө л байгаад байгаа бол бид бүх проблемээ шийдэж чадна гэсэн тийм л бодолтой байгаа байхгүй. Тэгээ эн чинь ганцхан хануугийн асуудал ш. Ерөөсөө манай энэ миллениал ч гэдэг юм уу энэ үеийн ч бүгдээр ийм те. Одоо ингээ өрнөдийг шүтцсэн, либералчсан. Тэгэл мөнгөтэй л байхад бүх проблем байхгүй гэж боддог. Тэгээ энэ чинь өөрийг нь орчуулж өрнөдүүд өөрсдийнх нь нийгмийн сүрлийг бид нэм нигилист те, материалист, атеист ийм соёлыг бий болгоод, ийм ертөнцийг бий болгоод ингээ соёлоо дороо тулчлаа. Одоо энийг яаж одоо илүү тийм соёлын хувьд ч гэдэг юм, спиритуал хувьд ч гэдэг юм уу, оюун санааны хувьд ч гэдэг юм яаж өөрчлөлт засах вэ? Залуучуудаа яаж өөрчлөх вэ гэсэн ийм сэдв одоо ингээ гарч иж хат манад амар муугаа оцогт. Зайл 20 жилийн өмнө 10 жилийн өмнө яригддаг байсан сэдвүүд нь одоо орж ирэл тэгээ нөгөө инфлюенсерүүд нь яриа сууж байгаа. Тэр юу л да хедонизм гэдэг чинь одоо гарал үүслэр ер нь зугаа цэнгэл давтсан тийм завхай хит авт. тийм амьдрал واخхгүй юу? Одоо ингээд манай либерал ер нь бол либерал тийм үзэлтэй хүмүүс ч ярьж штэ. Харт амхийг бол өөс мөөс чинь натурал те. Энийг зөвшөрчөө одоо ингээд хорж чадахгүй. За мэдээж хүн өөрөө татна гэж хүсэж байгаа нөхцөл тэрийг хорж чадахгүй бах. Чиний тамхи татахгүй татах хэсгийг татахгүйг бол би өөр хүнийг шийдэхгүй тийм. Тэр чинь хүний өөрөө сонгол. Тэгвэл чинь яг практик гэх юм амьдрал дээр хүн өөс татаа сайхан утаа суунаглал мансуураал таашаал аваал ингээд байдаг юм шиг л. Дандаа дээш нь хүчийг нэмэгдүүлэл явдаг. Тэгэл кокаин, хероин явна. Одоо бол метамфетамин бүх дороод одоо мөс ч идэх юм уу те. Ийм синтетик бүр аюултай хүчтэй тийм юмуд ороод ирсэн. Лос Анжелесоос яваад харлаа тийм гудамжинд нь мансурсан ийм хүмүүс бол байж л. Тэгээд ийм юм чинь ингээд орчиж байгаа. За энийг чөлөөтэй болгох чиг тийм үү? Чөлөөлчихье. Одоо тэгээд би үнэлт тийм үү? Улаан дэлдүүний нэг гудамжтай болчих амар ийм үндэ халбалгүй 90 чамууг им чамууг өөрчлөлт гэдэг юм ярьдэн шүү дээ. Тэгэл нөгөө нэг юм Таиланд гэх юм энэ усуудыг л харалт. Тийм шүү дээ. Тэр мөнгө яг валют бол олж байгаа бох тийм үү? Мэдээж чинь $50 $70 гэдэг Осны аймыг хөнөөцсөн гэдэг шиг тий. Тэгэхээр тэрүүгээр Таиланд хөгжсөн юм уу? Тийм шүү дээ. Тэр чинь ядуугаар боловч охтуудаа зардаг. Тэгэхгүй харин нөгөө энэ хүчингүү уусан ч юм уу мөнгөтэй хүмүүс ирж зугаагаа тайлдаг тийм зугаа цэнгэлийн тий. Тийм жорлон штэ. Тий. Бицж байгаа л дураараа садизм хийж байгаа л тэгэл буцдаг тийм л газар. Тэгээд Таиланд эмэгтэйчүүд жаргалтай орсон юм байхгүй штэ. Яаж ч удаа бие үнэлж гэдэг юм уу? Чи одоо юу гэх юм тэр ментал эрүүл мэнд өдрүүд амар хүнд юм бидтэй ажил хөдөлмөр секс worker энэ те сексийн хөдөлмөр эрхлэгч алцсны хөдөлмөр үйлчилж байгаа зүгээр өрөндөө санаа манааны хувьд бол те одоо тэр өвсгэд яриул зөндөө юм байна. Нэг 1980-ад оны үеэс эхэлсэн одоо ийм цонхос том худлууд гэж байгаа байхгүй. Өвс хоргоо гор тавдар идэгдэг. Энэ өвсийг ингээ хэрэглээд байгаа цаашаа донтдгоо өнтөргдөг. Нэг ийм яриас энэ худлаа гэдэг сүүл үед бол батлагдлаад бүр саяхан бүр айгу том ийм судалгаа гарсан байна. Америкийн Калифорни их сургуулийн Сан Диего дахь салбраас одоо эрүүл мэндийн сургуулийн psychiatry гэдэг сэтгэл судлалч гэдэг юм уу тэр нөгөө сэтгцийн өвчнийг одоо тэнхмээс гаргасан ABCD гэж байна. Adolescent and body тэ mental disorder гэдэг ийм том судалгаа. Энэ Америкийн хамгийн том одоо юу гэдэг өсвөр насныхны одоо юу гэдэг сэтгцийн эрүүл мэндэд холбоотой тийм цогц судалгаа гэж байгаа байхгүй. Энэ дээрээс өвс хүнд сайн нөлөөлдөг гэдэг чинь худлаа, хоргоо гэдэг чинь худлаа гэдэг нь гараад ирлээ. Ялангуяа энэ шин залуу одоо энэ хүний тархич 25 нас хүртэл ер нь гэж хөгждөг юм биш үү? Тэрнээс өмнө энэ өвс эдэр ингээ хэрэглээд байх юм бол те хүн тэнэгэрдэг. Тархи нь одоо бүрэн гүйцэд хөгжиж чаддгүй те. Энэ prefrontal cortex гэдэг энэ бор давхар гэж юм бид юм. Энэ гинтэд нэмэгдчихдэг.
одоо наснаас эрт хөгшөрчдөг. Танин мэдхэн хувьд одоо юу гэх юм айгуу муу болдог те одоо тэнэгэрдэг мангадаг. Дээрээс нь одоо энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд одоо юу гэдэг psychosis гэж байгаа. Одоо шизофрен ч гэдэг юм уу. За тэгээ нөгөө хоёр туул сэтгцэн эмгэг гэдэг шүү дээ. Энийг тусах магадлал нь 2-4 дахин нэмэгдэх гэж байгаа байхгүй. Тэгээ энэ хуучин big pharma ч гэдэг юм уу ийм өвсөөр дамжуулаад ингэж ашиг олох гэсэн газруудын демократ байгын ч гэдэг юм уу. Энэ лоббинуудын одоо буйнаар энэ сүүлийн 20-30 жил энэ чинь хоргоо гэж ингэж сурталчлаад тэгээ энэ Америкийн шин залуу энэ бидний шинэ millennial үеийнх нь за тэгээд одоо энэ Gen Z эдний энэ тарих мэдрэлтэй одоо энэ өсөлт хөгжилтөнд энэ худал хуурмагч асар юм хортой нөлөө үзүүлжээ. Сүүлийн үед энэ Америкийн ч гэдэг юм уу залуучуудын байсгийл ингээл нөгөө сэтгцэн эрүүл мэндийн бүр аюулгүй тулгымцсан асуудалд орсон шүү дээ. Тэгээ гарч ирэл хүн буутчихдаг ч гэдэг юм уу. Тэр нэг товтон нэг юм зүүнний чагсаалуудад очил нэг үдсэн адил таглуулаад мэдээж тэрний ганц шалтгаан марихуан биш л баг. Гэхдээ марихуан ер нь бол тэр нийгмийн сэтгцэн эрүүл мэнд дордоход маш том хүчин зүйлсийн нэг болсон гэдэг нь бол тодорхой юм билэ. Тэгээ яг хуучин чи энэ юу байсан юм бэ? THC гэж нэг юм байт юм байна. Одоо энэ марихуанд агуулдаг бодистой. Тэгээ терма юу лээ хидро канабоид ч л тийм бодис. Энэ нь одоо ингээ хуучин зүгээр байгалийн нөхцөл болохоор нэг 4% өдөртэй гэдэг гэсэн байна. Одоо эн чинь ингээ лабораторид ингээ сайжруулаад селекцлээд гаргачихсан. Тэр чинь 25% өдөртэй. Тэгэд энэ чинь одоо бараг нөгөө байгалийн натуралны ихээс илүү синтетик шахуу тийм хүчтэй болсон юм байна орчин үеийн. Тэгээ ер нь хэрэгжилж явах нэг дундаж хэрэгэлдэг хүн ер нь тэгэл тэнэгэрд юм байна. Одоо зөвхөн өсвөр насныхаа ч шүү дээ. Та бид нар ч гэсэн ингээд баян ингээд хэрэглээд их юм бол архинаас илүү хурдцтай хүний тангийг хөшрүүлдэг гэж байгаа байхгүй. Тэр яавч сайн зүйл шүү. Тэгээ дээрэс нь хамгийн том юм нь марихуанаар дамжаад үгдэн. Тарих одоо өөрийгөө контролдох илүү донтолтой тэнцэх тэр чадвараа алддаг. Тэгээ цаашдаа яг нөө таны илдэг шиг синтетик хар тамхи руу орох хамгийн гол үе таалга нь марихуан юм байна. Тэгээ энийг бол одоо юугаар бол баталсан юм бэ шүү. Судалгаагаар батлаад одоо сүүлийн үед тэр марихуанд хор тавтрын эсрэг үйлчлэгээд идэрдэг ч худлаа юм байна. Энийг яагаад тэгж ярьсан гэхээр хуучин одоо нэг хор тавтар ингээд тусаад химийн эмчилгээ хийлгсэн хүмүүс чинь ингээд бөөрц сүрээд дотор мотор нь эвэрхт юм байна. Тэрнийг намжаахын тулд марихуаныг зүр юм энэ зориултаар хэрэгэлдэг. А дээрэс нь бас одоо энэ хор тавтрын эсийг энэ лаборатори зүрийн канабоид ч гэнэ үү энэ марихуаны нэг юм хүчлэр ч гэдэг юм ингээд лабораторид туршаад ингээд үзсэн чинь хор тавтрын эсийг устгаж исэн зүгээр тийм туршилт байдаг юм байлээ л дээ. Тэрнийг нь баг ингээд нэг жинхэнэ хүний бие махбод тэр хор тавтрын эсрэг ингээд үйлчлэгээтэй татаад хор тавтар уурдаг гэж худлаа болгож говьлж сурталчилсан юм. Тэгэхээр ямар ч хор тавтрын эсрэг тийм үйлчлэгээ идэр байхгүй. Ямар ч эрүүл мэндэд сайн зүйл байхгүй. Мансууруулна, донтуулна, дээрэс нь тархин будаа болгодог. Би тэр нэг порно дээр нэг жоохон сэтгэлээ л. Тэгээ. За яг нөгөө ханаг түрүүн одоо юу гэдгийг нэг муу залуу малуу гэж бид нар ярих шаардлага байхгүй л да. Ер нь бол хөдөлмөрч гэрүүлтэй татвараа багсах гэдэг ингээд байн гэж идэг залуу тийм. Жишээлбэл нэг бол татвараа багсах, нэг бол бүгдэн дээр тэр дээр жоохон шүүмжлэлтэй шүү дээ. Гүнаа чи улс төрийн активист ч бас ой. Цаана тэр ардын намын улс төрийн активизм ийдэг нөхөр шүү. Би бол нэг тэр хануу манууг өмөрмөргөн. Байдаг л нэг либерал. Нэг илүү гарсан юм байхгүй. А бүр нэг амар хүний адаг мадаг гэх нь аашаа. Гэхдээ тэр нөгөө нөхдүүд байна штэ. Нэг хайсгалан хийх юм байх нэ. Женко ч гэдэм үү. Тэднийг бол өмөрөх шаардлага байхгүй. Тэр бас хортой байхгүй. Тэр бигээ бүр жинхэнэ культ хийсээр байгаад явуулсан нөхөн шүү дээ. Хүүхдийнхээ бэрийг үртлэнгээ угаасаа тэр яриа тэр дамын наад цоо ээжийнхээ өнгөрж байгаа сайдаа сууж исэн галзуу хүн шүү дээ. Гэхдээ надад бол ер нь нүдний харц марцыг харахад нэг хүүхэн хараа маран жоохон томорцсон тэр порнографтер яа гинэ. Тэр ер нь л юм яг одоо яг дөрөв хасар бол хилцүүс би нэг жоохон товчих эхлэв. Цаашаа гэр бүл рүү ороод байгаа. Энэ юу л та Хануугийн яг одоо тэр яриаг сонсоод бол би хануу яг амьдрал дээр хөдөлмөрч би яг ганц хоёр удаа харьцаж исэн. Айгүй бас тийм ажилсаг нөхөр яг одоо үзэл санааны хувьд бол яг биднийг бол илүү жоохон либерал талдаа тийм ээ. Одоо тэрийг хөв хүний эрх чөлөө мөлөө гэдэг яриагаар бол цаасан бас жоохон давмгаалдаг. Би бол тэрэн дээр нь шүүмжлэлтэй ханддаг. Одоо зөвхөн энгийн яг одоо монголчуудыг бас бүгдийг нь бас яг энэ дээр нэг юм хоёр юм яваад байгаа. Мөнх баясгалан одоо нөгөө хал хаамх гэдэг худлаа орж ирээд тийм нэг монголчууд дайрсан дээр
ингэж өөрсдөө нэг улс төрийн оноо авах гэдэг өөрсдөө ёс суртахууны хувьд бол юу ч байхгүй. Тэр их хамглан бол одоо жишээлбэл хүүхдүүдэд тийм хедонист, феминист, LGBT болох боловсролын хөтөлбөрийг Монголд оруулаад ирсэн. Ханаагаас илүү бузар булаа юм хийцэн. Тэр нөгөө гендер аксен шатны дүн шинжилгээ гэдэг одоо хөтөлбөрт ороод ирсэн. Багш нар тэрийг ингээд сурж байгаа. Хүүхдүүдэд зааж байгаа. Одоо ингээ юу гэдэг нь 2 3 хос бэлэг эргэтэнтэй тэр гомо момо хүмүүс ч юм бол хүний эрх мэр бид хамтдаа хөгжин тэвэрлдээ тэр чинь явандаа яах вэ өөрийгөө нэг одоо эмэгтэй гэд нэрлэлсэн нэг бовта феста хүүхдүүдтэй хамт нэг шүршүрд орно гэсэн ийм имиж айл хэдийн ин хамглан сайд үүд хаалгын тавьчихсан нэгдүгээр хоёрдугаар болохоор тэр мөнх хоёрсгаланч байна уу одоо тэр Женкогийн талынхан бол мэдээж тэд нар ч уус төрч штэ яг бол одоо юу гэдэг нь манай нэг бас нэг жоохон MCS мессиг ингээд одоо дэмждэг нэлбэг дөржиг дэмждэг талууд ч юм уу дайснууд нэг нь л алдах юм бол шууд нөгөө хэд ингээд шуурж орж ирэл уус хамуулсан тэгээд яг нөгөө оюун эрдэнэ засгийн газрыг огцруулахад активизм хийгээл тэрнээр нь санахгүй санаж байгаа. Түүнээс бол одоо нэг талдаа бол одоо оюун мөнх баясгалын эднэр шоуул хийж байгаа. Тэд нэр зүгээр нөгөө үс сансан өшөөгөө авч байгаа. Одоо оюун эрдэнэ сугны үснүүд нөгөө талаар бол монголчууд энэ дээр бол маш эрүүл сүмжил хийсэн би ойлгосон. Юу гэдгийг гэр бүл гэдэг юм чинь бас нэг яах вэ бид нар ядууч гэсэн гэр бүлийн тухай ойлгол нэг өнчин өрөөснийг өрөвдөг тухай ойлголт тийм ээ бас нэг юм гэр бүлийн үнэт зүйлийн талаар бас тодорхой хэмжээнд бас дуурж байгаа тодорхой хэмжээнд биш бас нэлийн хэмжээнд сая бас нэг юм шуурсан тэрэнд би маш их баярлсан ер нь те огт бүр ингээ реакцлахгүйсэн бол айгу муухай штэ 5 үнэтэй ч одоо нэг боол моол авчраа те одоо бидний за би ч одоо өөр хөвгтгөө юу гэж мэдгүй та нарын өөр хөвгт гамбах та нар хөвгт өгсөн чинь нэг вагнерээс санал манал тавиад вагнер тавлаад гэж шавтаас за дээрэс нь за яг одоо хануугийн яриг ингэ дуусгая одоо тэр үнийг буруутгаж яг зөв энэ дээр нэг нөхдүүд гарч ирсэн надад бүр таалагддаг байхгүй одоо энэ босон болоогүй инфлюенсерүүдээс гадна манай урлаг соёлын жүжигч юм уу ч одоо залуучууд те энтэй нийлэхгүй эднэр энэ яриаг ингэж ярьдаг шигээ бас одоо тэр сүйст юу болоод байдаг те дээрлэхэлд энэ бузруулаа юмнууд энэ дэр яагаад дуурдгүй юм те өөрсдөө урлагийн тогоон доторх юм болох те тат чимээгүй болчоо selective justice яг нөгөө дотроо те дуртай шудраг гэдэг шиг те сонгосон шудраг сонгуулаар нэг тийм залуучууд гарч ирсэн шүү дээ те одоо тэр секс цагаан богд могд энэ төр гэл тэг чин ингээл нэг юм төлбөртэй ч юм уу нэг юм за төлбөр төлсөн төлөөг нь би мэдгүй гэхдээ л нэг дуугаа авалцсан юм шиг те тэрнтэй бол эвлэхгүй гэл яг л ижил баймаар байгаа. Та нар 5 үнчин хүүхэд гэд 5 яагаад ч заавал үнчин байдیں۔ Охин гэдэг. Тэр солиорсон амны салиагаар солиорсон байх л та. Гэтэ зүгээр яг тэр үгийг бол зөвдөх арга угаасаа байхгүй те. Тэгээд энэ одоо ингэж байгаа манайхан нэг юм сүүлийн за энэ бол бүр ханагаас тусдаа бүр өмнө ингээл нэг сүүлийн нэг 10 жил яригдчихэж байгаа те биеийн үнэлтэйг хууль ёсны болгоё одоо ингээд далд эдийн засгийг ингээд татваржуулъя биеийн үнэлж байгаа хүмүүсээ одоо шинжилгээнд хамруулад энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя эрүүл мэндийг нь бодъё доохоос темпогоос ингээд хамгаалъя гэл ингээд яг гоё уриалгатай те энэ ч одоо тэгэл нөгөө нэг манай энэ өрөндүүд нүүбийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын л одоо нэг сэтж байгаа бас нэг асуудал. Ер нь яг би нэг жоохон хайлтныг улсаараа харлаа сая Гамбах Тайландыг харсан гэж байна. Би тэр одоо Европод манайч өрөнтэй гэхдээ өөрөө дуртай учраас өрөнтэй ганц жишээг нь л авъя л да. Одоо 2002 онд чинь Германы одоо Бундс та гэднэр ч одоо юу яасан юм бэ? Ер нь энэ Европ нэгэнт биеийн үнэлт байгаад байна. Мэдээж аль ч нийгэмд байгаа шүү дээ. Нууц зөвшөөрөөгүй ямар зохицуултаа зүйл хамаараа. Тэгээ хамгийн том жишээ нь бол одоо энэ Герман Голланд ч юм уу те 2002 онд бүр энэ ч юм уу хуульчлаад албан ёсны болгосон юм байна. За тэгээд сая энэ 2017 2025 онд эднэрт болохоор энэ Германы одоо энэ Бундстагийн дэдо танхимын захиалгаар юм одоо Европыг хамарсан Германыг хамарсан том судалгаа хийсэн юм криминологийн хүрээлэн гэсэн 2025 он гэсэн багш 2025 оны 6 сарын 24-нд бараг тэр судалгааныхаа үр дүн тайлан танилцуулсан юм байна. Би яг нөгөө ерөнхий үндэснээр л яаж тэгсэн чинь энд бол ерөөсө тэр секс боолчлын асуудал ч юм уу тэр далд эдийн засгийн асуудал бол одоо ил болоод сайжраад тэр бэлгийн үйлчлэг арилаад ч юм уу хүний эрх сайжраад байсан бол байхгүй. Яг ийм тайлан гарсан байна. Тэр чи одоо 2002 оноос 2025 гэж одоо тэр чинь нэг 21 жилийн одоо судалгааны асуудал байгаа тийм шүү дээ. Парламент төр хүртэл яригдаад байгаа шүү дээ. Биеийн үнэлгээ ер нь ийм либералуудын аргумент чи энэ байхгүй. Биеийн үнэлтийг хөрчлөх ёстой. Бизнес болох ёстой. Бас татварт оруулах ёстой тий.
Тэгэх юм бол энэ эмэгтэйчүүдийн бэлгийн мөржлөгийн асуудал шийдэгдэнэ. Тэгэд энэ далд эдийн засаг нөгөө пимп гэж ярьдаг шүү дээ. Хүн наймаалдаг дундын зуучтай байгаа шүү дээ. Тэдний асуудал зэгцэрнэ. Биеийн үнэлэгчд илүү бие даасан байдалтай болно. Эмэгтэйчүүдийн эрхчлөө аюулгүй байдлыг ингэж хамгаална. Тэгээ одоо энэ бэлгийн замын халдвар төвчин доог өдөртэй тэмцэн ийм аргументээр одоо юу гэдэг нь биеийн үнэлтийг зөвшөөрөхийг одоо юу гэдэг нь зүгээр зөвтгөхийг орж хязгаарлалтчтай. Яг үндэ зүгээр дур зоргоороо л нарийн авирлах байгаа байхгүй. дур зоргоо тэгж ярьж ирнэ. Одоо өмөрдیں۔ Манай энэ либертар гэж бас нэг өөрийгөө үздэг энэ катол чиглэлийн те ийм либералчсан зүүнний либертарууд бас Роберт Нозикийн хохирчгүй гэмт хэрэг гэдэг тийм шалтгаан яриад яг ийм юмнууд ярьж өмгөөрдөг. Тэр чинь 1970-80-аад онд Германд хаа үеэс эхлээд яг ингээд Герман шахалт болоод гисэн юм лээ. Либерал те. Одоо энэ зүүнний намууд социал демократ ам эдрүүд нь ингээд лоббинд ороод тэгээд биеийн үнэлттэй хуурчлага. Тэгээд 80-аад оноос ер нь 90-аад он хүртэл ингээд toleration гэж юм л та. Хуулиар зөвшөөрөөгүй ч гэсэн ингээд ер нь бол ингээд нүдэн ань өнгөрчдөг. Зарим нэгэн хотуудад бол те. Тэг ингээд биеийн үнэлт угаасаа амар ингээд болцсон. Тэгээ 2022 онд бол ерөнхийдөө нөгөө түрүүний миний яриад байсан ганц аргумент нь л тэрхгүй. Тэргээр биеийн үнэлтийг зөвшөөрсөн. Тэгээ яг одоо ингээд 20 жил өнгөрсөн байна. 20 хэдэн жил өнгөрсөн баг. Тэгээ үр дүн төрөв. Тэгээ энэ яг биелээ олж байна. Энэ одоо биеийн үнэлтийг хуурчилсан одоо те зөвшөөрсөн зорилгоо биелүүлж өгсөн ч үгүй. Гэсэн чинь одоо Германд ерөнхийдөө 250,000-аас 400,000 биеийн үнэлэгч байгаа гэсэн тийм судалгаа байгаа. Гэтэл яг албан ёсны бүртгэлтэй ч юм уу татварлагддаг ч юм уу нийгмийн даатгал биш. Яг албан ёсны бүр бүртгэлтэй 28,000 хүн гэж байгаа. Тэгээд нийгмийн даатгал тамрагдсан хүн хэд байна вэ гэсэн чинь 78 хүн. 400,000 хүнээс 78 хүн. Одоо ирээдүйд биеийн үнэлсэн мөнгөөсөө буцааж тэтгэвэр авах хүн 78 хүн. Тэгээд дээрэс нь пимпүүд нь штэ. Зүүн Европоос одоо энэ бүр тэр зорилгоо биелүүлээгүй төдийгүй бүр нөгөө эмгтээчүүдийн мөржлөг те нөгөө секс нэмэ штэ. Трафикинг тэр чин бүр нэмэгдээд Орос, Словакаас баг хүмүүс татдаг. Украинаас, Румынаас, Словакаас те. Тэгээ энэс ингээд эмгтээчүүдийг татдаг. Хуурж мэхэрж авчаад Африкаас гэж хамаас Африкаас Германд авчиад ингээд хүчээр биеийг нүнлүүлчихдэг. Тэгээ нууц далд хэлбэрт ингээд орцсон. Бүр ярьслаа өгсөн та. 2025 онд ингээд одоо хүний наймаатай холбоотой хэрэг Германд 576 байна гэж байгаа байхгүй. Энэ бол 2000-ад оны түүхэн дээд рекорд гэж байгаа байхгүй. Тэгэд Германы цагдаагийн газруудын далд хэлбэртэй хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй болчихлоо гэж байна. Одоо бүр ингээд дийлт хөрцөн. Биеийн үнэлтийг хуурчснараа одоо юу гэдэг тэр нөгөө ийм сайхан болдог гэдэг чинь яг энэ Германд бүтлгүүдэд одоо энэ Кристиан одоо христийн ардчсан холбоо биш үү те CDU энэ өөрөө за энэ хуулийг анх гаргаж ирсэн биш үү одоо Меркелийн үед те Эвслийн засгийн газрын үед энэ хуулийг хуульчилж ирсэн. Одоо энийгээ болиё гэдэг санаачлагыг өөрсдөө Мерцийн үед гаргаж ирсэн байна. Тэгээ одоо Шведийн загвар гэдэг Nordic загвар. Одоо юу гэдэг эмэгтэй эрэгтэй хоёр хүн гэдэг одоо юу гэдэг харилцан тохиролцоо секс хийх юм бол эмэгтэй шийтгэлгүй одоо нэг биеийн үнэлсэн тал нь шийтгэлгүй эрэгтэйд нь шийтгэл оноодог ийм өөртөө шийдэл чинь. Тэгэд энийг одоо нэвтрүүлээ. Тэгэхгүй энэ Германд биеийн үнэлттэй хүний наймаа бүр утгаа алдлаа гэд. Тэгээд дээрэс нь консервативчууд нь яриад энэ манай нийгмийн үнэт зүйл байхгүй болоо гэр бүл задарлаа охтуудын суртахуун байхгүй болоо дуртай биеийн үнэлдэг болоо. Тэгээд энийг ингээд төрөөс хөөцөлж чаар нөгөө нийгмийнх нь хориоцсээр табу налуу болчих тийм ээ. Нийгэмд ёс суртахууны сигнал нөгөө moral signal гэдгийг өгөнгөт хууч ингээд ичдэг байсан хүмүүс ч одоо хууль ёсноор орсон. Ер нь суртахууны зөвтгөгчийн чи ажил мэрэгжил гээд биеийн үнэлт рүү аюу олноор ордог болсон байна. Хүнтэй суухаас илүү биеийн үнэлт болсон байна. Дээрээс нь бас судалгаанууд байна. Тэр эмэгтэйчүүдийн сэтгцэн эрүүл мэндийн асуудал одоо мөнгө санхүү хөнгөд бүгд ядуу өмчгөө. Ер нь яг хэвээр дээрээс нь сэтгэл зүйн эмгэгтэй биеийн үнэлт эмэгтэйнийг тийм л болоод юм. Тэгээ одоо манайд шүү дээ энэ гадны энэ хөлбөрүүд яаж орж ирдэг вэ гэхэлэр төслөлбөрүүдээр ороод ирдэг. Яг ихтэй нэг хэдэн салбаасаа актив нөхдөд юм а тий. Их хүний ирэх юм. Тэр сайд үйсэн хүн шүү дээ саран ээж улаан тарианы 2 дугаар давлгааг эхлүүлнэ гэд ингээд явж байгаад азар тэр ковид гарч ирээд болсон шүү дээ. Бөөн гаднаас төслөлбөр мөнгө оруулж ирээл тэргээр нь бизнес хийдэг болсон. Тэгвэл монголчуудыг одоо
хоёр хүний нэг нь тэмбүүтэй байна гэдэг статистик энтрийг дор зоргоороо гаргаал гэждэг. Улсын хурлынх нь чуулган дээр Монголын хүн амын 96% нь юу цус ортсон байна гэж солиороо суучдаг. Одоо Монгол нэг 76 хүний өөрсдөө тэр хоёрынх нь нэгтэй орж ийн гэдгийг ойлгохгүй солиороо суучдаг. Тэр ч юм уу хар тамхиг зөвшөөрөөч гэж орилдог болдог олон хүн байхгүй. Тэр бүхний цаана нөхдүүд л байгаа. За тэр нэр мэрийг хилээд яв. Тэгэхдээ тэр нөхдүүд бол ярьж байгаа сэдвээ мэдэхгүй байхгүй. Ер нь баг бичиг үсгдэж тайлгдаагүй. Хизээ тэдний нийгэм эдийн засгийн тухай нэг цогцтой судалгаа хийгээл те нэг ном уншаал нэг дэлхийд дахны эрхцүүн систем те эдийн засгийн байдлыг харьцуулж судлаад байсан. Судлаа зүгээр нэг хальт нэг сонссон те ийм сургаар сонссон юм а цэжний бангаараа ярьдаг ийм хүмүүс байдаг те. Яг одоо Тэгээ ер нь ийм Монголд биш те биеийн үнэлтийг зөвшөөрөхөд орилоод идэв. Зарим нэг ганц те. Монголд биеийн үнэлэгчид заяа дуртай нь биеийн үнэлж байгаа одоо. тийм шүү дээ. Яг нэг бол биеийн үнэлээд баригдах юм бол шоронд ороод шонд өлгөгдөө цаацлуулдаг тийм юм байхгүй. Монгол төр биеийн үнэлэгч ирэх гэдэг чинь хамгийн дээд зэрэгээр бараг хангагддаг шахуу уус заяа. Одоо ингээд манай зөрчлийн хуулиар нэг бол нэг 100 хэд тоног барьж тийм билээ. Эсвэл нэг 100 нэгж ирэх чинь 100 мянган төгрөгөөр 100 мянган судалсан байсан. Харин би судалсан сая төгрөгөөр биеийн үнэлэгч 100 мянгаар оргуулагч одоо юу байт юм бэ тийм. Тэр ер нь ингээ харж байгаа бол Монгол биеийн үнэлт хавтгаарсан шүү дээ. Манай охтууд эдэр ч одоо чи ярьдаг штэ. Жохон насан туршийн охтууд энэ телеграмаар порно бичлэгээ зараад байна гэдэг штэ тий. Тэр биеийн болчиход байна. Монгол штэ. Чи ярьдаг. Монголын хуульч яг үнэндээ штэ. Биеийн үнэлттэй асуудал проблем нийгмийн том проблем тий. Тэгээ энийг бүрэн дүрэн шийдэх аргачлал байхгүй. Одоо түрүүний ярьсан тэр Швед Nordic модель гэдэг загвар гэдэг байгаа чинь жишээлбэл хүмүүс юу гэж шүүмжилж ийм гэхээр энэ бол эмэгтэй хүнийг бие даасан сонголт хийх чадваргүй эрэгтэй хүнийг мүлжчих ч гэсэн хит феминист байдлаар хандсан. Дээрээс нөгөө ингээд хилцэл дурсан талуудаа аль нэг нь шийдгээ нөгөөг нь гимгүүгээ үзчихээр хуур дээдлэх зарчмыг үгүй гэсэн хууль байна гэд жишээлбэл ингэж шүүмжлэгдэж байгаа хгүй. Шведийн тэр одоо нөгөө нэг хуулийг тэгээ Монголд харин миний бодлоор хамгийн энэ биеийн үнэлтийн асуудлыг одоо зөв одоо зохицуулсан хууль байдаг. Эмэгтэйчүүдийг тэгж хүн дээр шийтгдэг. Зүгээр зөрчлийн хуулиар ингэ шийдэгчдэг те. Гэтэ энийг хуулиар зөвшөөрдөг. Нийгмийн хоригцэр табууг нь арилгахгүй. Энэ бол манай нийгэмд хизээ зөвшөөрөгдөхгүй. Ёс суртахууны хувьд үүнийг хизэж сайшаахгүй гэсэн тэр одоо үзэл байна. Байж идэг тийм үзэл. Тэгээд ер нь биеийн үнэлтийг зохион байгуулсан, зуучилсан ч юм уу эсвэл тэр нөгөө эмэгтэйчүүдийг хүний 888 их гэсэн тийм хүмүүсийг маш хатуу чанга шийддэг. Ийм ёстой нөгөө ихийн хэлцээхгүй тухайн байхгүй. Ер нь сайн зохицуулсан байгаа байхгүй. Ер нь дайгуул зохицуулсан. Худлаа активистууд те Монгол бараг биеийн үнэлэгчтэн зовоод байгаа те. Эмэгтэй хүний ихэнд талдаад байгаа шахуу юм байна. Янхмаа зөвшөөрөөч гэдэг нэг орж идэг нэг нөхөр байгаа заяа. Тэр нэр бол юугаач мэдэхгүй шүү. Тэрний үгээр улс орон морон явах юм бол сүүр нэрэ. Одоо улс төрийн хүрээнд ч биеийн үнэлтийн асуудал байж л шүү дээ. Энэ хүн намын дор чанд гэдэг нөхрөө, ажил намын дан төмөр гэдэг нөхрөө тий. Эднэрийн өмнөөс эднэрийг зуучилсан одоо амар баясгалан эрдэнэ хоёр яаш идэглээ үлээгээд цооцсон байхгүй байж юм гэх юм. Гоё улс төрийн утгаар нь ярьж зүгээр шууд утгаараа наад конопны гişүүд дотор шиг яг ингээд бодитоор улс төрчтэй унтдаг. Тэгээд ийм коноп болсон зөө. За би тэр нэг түрүүний мистерс гэдэг юм аа. Би үлдэрч гэдэг. Тэр ер нь энэ чинь социологийн хувьд бас тустай ойлголт. Тийм. Одоо энэ хасар гамбайр хоёр сая хэллээ шүү дээ. Эдийн засгийн хувьд би тэр түрүү хэллээ чинь 25 оны 6 сараас яг жилийн өмнө болсон судалгаа байгаа байхгүй юу? Одоо тэр Бундстаг танилцуулаад Германы энэ юу тэгээд тэр чин Герман ч өөр тэгээд нөгөө Европын холбоонд одоо ганц жишг болсон. Тэгээд нөгөө загвар нь бол одоо Nordic гэж байдаг гэж. За ингээд хангалттай ярьчлаа. Эдийн засгийн хувьд ямар ч энэ бол амжилтгүй байжээ. За одоо нэг 78 хүн 400 мянгаас 78 28 мянган тэгсмэл гэхдээ нийгмийн татгал төлсөн нэг хэд байна? 78 хүн нийгмийн татгал төлсөн байна. За би тэр нөгөө гамбах түрүү бас ярьжсэн шүү дээ. Тэр нэг жоохон дурдаад өнгөрч. Тэр Тайландд бас яг энэ биеийн үнэлт бас эдийн засагт ямар нөлөөтэй би жоохон хайж үзлээ. Одоо нэг документ нэг тэр үзлээ. Шалахгүй. За тэр чинь бол эдийн засагсаад хаан байхгүй. Тэр чинь зүгээр ингээд Тайландд ч гэсэн биеийн үнэлтийг бол бас яг хуулиар зөвшөөрсөн бол байхгүй. Тэгтээ нөгөө ёстой нүдэн ханаад өнгөрөөч гэдэг утгаар. Тэгэхээр тэр бол угаасаа эдийн засагт ямар ч нэмэргүй. Тэр хүн өөрийнхөө зүгээр нэг бор амийг аргалах гад тэгээд тэр хүмүүс хоорондоо хэрэлж $20 зөрүүн дээр одоо нэг хаалцсан. Тийм амьдрал ядуул. За тэгээд яг шийдвэрч чадахгүй юм. Одоо манайхаа ингээд нэг юм Тайланд
Тайландын Пхукет одоо Паттайя эднэрэг те ихэнх сайхан Тайланд ч гоё хөгжсөн мөс чи хоёрхан цот нь байхгүй юу. За тэгэл тэр Тайланд одоо бусад юу гэдгийг манайхаар тэр налаах дүүргэмж гэдэг юм уу багнуур баг ханга хинти говь алтай нь өөрөөсөө бузрын ядуу хүн $5 бие үнэлж ийн гэхэр тэр улс ямар улс байж таарах юм тийм үстэй. Тэгэхээр зүгээр яг хуу нэгдүгээр хуулийн хувьд эдний одоо эдийн засгийн хувьд нэгдүгээр зөвтгөх боломжгүй байна. Хоёрдугаар энэ чинь хоёрдугаар ёс суртахууны үед соёлын үед маш том дайсан байхгүй юу. Жишээлбэл эмэгтэй хүнийг зүгээр секс объектгээ үзчихээр тэр хүн дараа нь яаж хүнтэй одоо буух юм бэ? Эсвэл одоо юу гэдэг нь тэр одоо нэг подкастаар ч юм уу те ингээд эмэгтэй хүн бол янтхан эмэгтэй хүнийг ингээд одоо худалдаж авах ёстой гэдэг яа нэг юм балаа галзуу гошногнуудын ярианд ингээд автал тэр дунд нь нэг тийм уянгач вэ нөө солонгоч вэ энийгээ суучих тэрнтэй дараа нь хин суух юм. Би л авдаг подкастн дээрээс уянгаа гэдэг тийм тэр адилхан тийм хичээл суухгүй нэр тоглоомгүй. Тэгэхээр эн чинь эмэгтэй хүн өөрөө амар үн цэнгүй болгоод байгаа гэдэг хүмүүс яагаад тэр нь ойлгодог юм. Зүгээр чимээгээр сууж ирсэн. Гэхдээ тэр чинь өөр бусад дугаар дээр би тэр юунуудыг бас судалсан. Тэгээ тэр өөр ингээд нэг юм нэртэй нэг өөртөө дуучин муучин тэр уянгач одоо юу ч хийдэ сэтгүүлч гэсэн баг те. Жүжигч. Бас би тэр таних ч юм байна. Тэгээ шил өөр эмэгтэй ч нэг харахаар нэг дуучин гэх юм миний өрөөсө харж байгаагүй юм хүмүүс байгаа байхгүй. Тэгэл энийгээ сууж ийн. Эмэгтэй хүнийг тгий янхнаа зөвшөөрөө ингээ эмэгтэй хүнийг ингээ доромжлоо тийм ерөөсө тэр чинь тийм юм хасах яригдтiin бэ тэгвэл энийгээ сууж дэмжээл тэгээ яах гэж эрэгтэй хүнтэй тэгэл ингээл юм олон хоногоор ингээл ийш тийш яваал эдэн тэд нар нь одоо кино урлаг соёл тэгэхээр зүгээр одоо ингэж байгаа байхгүй энэ нийгмийн оршин тогтож байгаа ганц одоо институт амин сүнс өөр гэр бүл байхгүй юу тийм биз дээ тэгээд нэгдүгээр эмэгтэй хүнийг тийм үн цэнгүй болгочоор бид нар тэр хүмүүсийг яаж хүндлэх юм? Жишээлбэл би өмнө 7 X-тэй байсан. Би порно кинон тоглож ирсэн. Би нэмэх 18 кинон би л суухгүй. Тэгээд тэр хүмүүс өөрсдөө ч гэсэн ярьж байгаа үстэй. Хүүхдүүдээ би туслан явуулахгүй гэж байгаа үстэй. Гэхдээ тийм штэ. Би ч гэсэн тийм бодлоо. Охиноо явуулахгүй. Би бол яг одоо жишээлбэл гэгээ ариун хүн биш тэгтэй. Би ч гэсэн тийм бодолтой. За охин ч вэ хүү ч вэ те хүүхдүүд одоо сар тамиг татчихгүй. Тэр хүүнэр хар тамиг татчих одоо нүдэж хүү октод бас амьд бүрээ юм нөөсөл гэмээр хэрэглээд эрт сексээ харилцаанд орчих юм бол би ч гэсэн тийм. Гэтэ тэр нэг талаар бол учирлыг бол бас буруудах аргагүй байхгүй. Хүн болгон тийм бодолтой байдаг цаагаараа. Тэгэхээр ийм юм чи ингээд ямар ч хязгаарлалтгүй хууль арин төлөвлөлийн зөвшөөрсөн ёс суртахууны хувьд ч гэсэн ингээд адгуус малшиг те дуртаатайгаа унтаал дуртаатайгаар шаалцсаныгаа ингээд нэг ийм нийтэд ингээд ил бахархал болгоод байж байгаа чинь нийгмийн институтыг устгах байхгүй юу. За би нэг тийм ариунтан биш би янз бүрийн хүн одоо ингээд найрч майраач ч юм энэ тэнд явж байгааг янз бүрийн сонирхдаг. Гэхдээ би тэрийг ил яриад одоо манай ирчүүдийн ганц муухай чанар байна. Энэ чи зөвхөн эмэгтэй хүн бууртай биш байхгүй энэ харилцаанд чинь нэг юм дуртай хэсэг нь байхад тэр чинь эмэгтэй хүний найрал тэгж байгаа. Тэгэхээр ирчүүд яадаг вэхээр одоо би ойрын найзууд бол загинчдаг юм. Яг өөр найзууд юм ярих юм бол тэгсээгээл хотлоо нэг л өнгөрчин. Тэр нэг ингээд нэг харилцаанд орсон ч юм уу тодорхой хэмжээнд харилцаанд орсон эсвэл нэг шүн найраад ингээд янзлцсан хүмүүс айгүй муухайгаар ярина. Овог нэр регистр дээр ярина. Тэрнтэй унцсан гэсэн энэтэй унцсан. Гэхдээ бид нар яг найрахтаа үлдэж амтан болж найрж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нэг мэдгүй худлаа нэг дараа нь Ялсан Баатар чи хүний энтэйгээр муухай нэр төрийг тэр нэг төргөөвөл яаж гэр бүлтэй байх юм? Айгүй болсон юм шүү. Нэг төргөөвөл яаж одоо нийгмийн гишүүн байх юм тийм биз дээ. Тэгэхээр энэ чинь нэр төрийн асуудал байна. Гэр бүлийн бат бэх байдлын асуудал байна. Хүүхдэд ямар үлгэр дөрөв жишээлбэл одоо тэр хүүхдүүд харж байгаа гэдэг. Тэгэл одоо намайг хамгийн их тэгж загиндаг шүү дээ. Чиний пост хүүхдүүд харж байгаа. Миний постнд нэг тэгэл үг байгаа. Тэгэл үг байгаа. Тэр өөр үг байхгүй шүү. Тэгэхэд чи одоо секс бол гоё юм оо. Эмэгтэй хүнийг худалдаад авчт ингээ. Эмэгтэй хүнийг тэгж муухай харагдуулж байгаа хүмүүс яагаад гэдэг. Орчин үеийн хүүхдүүд харж байгаа ш тэр чинь. Ёс суртахууны релативизм гэж яриад байгаа шүү дээ. Өрнөдийг сүрүүлж байгаа гол зүйл чинь ингэ. Үнэн гэж байхгүй хүн бүхэн өөр өөрийнхөө үнэнтэй өөр өөрийнхөө зөвтөө тийм учраас бусдын хүрээ хязгаарлахгүй нэвтрэхгүй бол өөрсдөө ингэдэг те өөрсдөө хөрө бүрэн дүрэн амьдрах эрхтэй гэдэг те. Тэр санаа чинь өрнөдийн одоо нийгмийн бond гэр бүлтэй тэр шижим холбоостой тэгээд хайртай тэр бүхнийг устгаад хүмүүс нэглийсдэг те юунд ч итгэх хинийгээ ч хүндгээ орцсон ямар ч хүнд зүйлгүй олцсон одоо өмнөх үеийнхнийхээ одоо буянгаар өнөө үед ингээд амьд төрдөд энэ иргэншил бүтээж босгосон зүр дээр нь амьдарч байгаагаа мэдхээ байгаа талархах сэтгэл болоод хойч үеийнхэн өмнө хүлээх үүрэг байхгүй энэ ингээл амьдрал дуусна юу ч хийсэн бол сайхан амьдрал халамж авсараагаар дуусна дараагийн үе яа нь байна уу пэдби байх юм ийм байдлаар эн чинь өрнөдийн иргэншил задраад
ингээд иргэншил гэдэг чинь өндөр байшин ч гэдэг юм уу их эдийн засгийн тийм нэг юм олон гоё машин яваад нэг үйлдвэртэй биш ер нь юм нэг тогтсон метафизикийн үзэл санаа тогтсон үнэт зүйл итгэл үнэмшилтэй тэгээ бие биентэйгээ ойлголцох соёл хэл тэргүүрээ хамтарч ажиллах итгэлцэл эдрийг бий болгодог ийм зүйл байт юм байна. Тэгэхээр зүгээр нэг юм байшин барилга биш те. Монголчууд зөвхөн юм өнгөц юмыг хараад байна те. Өнгөц юмыг хараад тэрнийг хуулчвал болно гэд үггүй. Тэгээд ер нь эрхчлөө гэдэг санаа одоо те тэр сонгодог либерал Джон Локийн гаргаж ирсэн тэр хүн хүний эрхчлөө гэдэг санаа чинь хүн юу дуртайгаа хийх тухай тийм хязгааргүй индивидуализмын тухай санаа биш. Тухайн үе чи Христийн шашны ёс суртахуун зохирж исэн цаг үе жам ёсны эрх гэд бурхны те жам ёсны хууль гэж байдаг. Хүний эрхчлөө гэдэг тэр жам ёсны хуулийн хүрээ хязгаар дотор байх ёстой гэсэн үзэл санаа болохоос ш гайхалтай үзэл санаа. Юу ч хамаагүй хийж болно гэсэн тийм санаа ерөөсөө огт биш. Тэг үүнийг дагаад те амьдрал эрхчлөө өмчөө те дандаа хариуцлагын асуудал яригдана. Тэг ёс суртахууны асуудал яригдаг. Эрхчлөө гэдэг чинь ёс суртахууны моралын этикийн ойлголт энийг тэрнээс нь салгаад юу дуртайгаа хийн хедонизм зугаацж цэнгэн эсвэл зөвхөн мөнгө олно хүн гэсэн ингэж ойлгож болохгүй. Чөлөө зах зээл гэдэг байгаа бүхнээ зарах те бүх зүйлээ зарах тийм ойлголт хит материалист ч ойлголт. Одоо жишээлбэл гэр бүлийн тухай энийг ингээд буруу ойлгоод монголчууд энэ либералууд буруу ойлгоцсон. Тэгээ энийг ингээд нэг үндсэн цаад их сурвалжуудыг нь ойлгохгүй түүхэн контекстуудыг нь мэдэхгүй учраас ингээд нэг юм ер нь юм үгийг одоо ингээд текст байлаа гэхэд нэг өгүүлбэрийг дангаар нь салгаад аваад тэр чинь ямар ч утга учир илэрхийлэхгүй. Өгүүлбэр дундаас бас нэг үгийн салгаад аваад ямар ч утга учир илэрхийлэхгүй гэдэг шиг цаад тэр соёлын контекст тэрнийг нь ойлгохгүй бүгдийг хуулах гэдэг шүү. Тэгэхээр энэ либерализм гэдэг үг одоо ингээд гутаад шал өөр болчлаа. Орчин үед бол төрийн оролцоог нэмж ингэж тэг халамж өгүүлээ. Дээрэс нь эдийн засгийг зохицуулаад дээрэс нь хувь хүмүүс ингээд хедонистик байдлаар юу ч хийсэн хамаагүй гэсэн байдлаар ингэж хариуцлагагүй юм нөхцөл рүү ингэж түлхдэг. Тэгээ бүх зүйлийг түр ингээ хариуцдаг. Тэгээ түр хязгааргүй их мэдлэлтэй байдаг. Ийм тогтолцоо руу монголчууд орох гээд байна. Социализмын гомоцсон хөлбөрлөд орох гээд байна те. Тэгэхээс биш энэ эрх чөлөө өдр гэдэг чинь тийм юу дуртайгаа хийх тухай санаа биш. Тэр философийн ойлголт нь ч гэсэн эрх чөлөө гэдэг чинь хариуцлагын тухай санаа. Ер нь эрх чөлөө гэдэг бол хамгийн хүнд сонголт. Яг л та өөрийнхөө амьдралтай холбоотой шийдвэрээ зөвхөн та өөрөө гаргана. Тэрнтэйгээ холбоотой хариуцлага та зөвхөн өөрөө түлээнэ. Хожвол та хожно, алдвал та алдна. Энэ санаа хувийн хариуцлагын тухай санаа чи эрх чөлөө болохоос ш янхан чөлөөд хар тамхи татах тухай санаа биш шүү. Соёлын дэсэн. Дээрээс нь Монголын одоо үнд дууны үгэнд ч хүртэл байгаа шүү дээ. Айлтаа эртээ гэхэд хайчаар тоглуулаагүй ээж мэндээ хөө гэж байна шүү дээ. Одоо ч гэр бүлийн асуудал ингэж ярьж байгаа ш. Яг энийг л хөдөлгөж байгаа дэлгэрэнгүй ясан зөв гэж бодож шүү. Ер нь бол бид нар чинь бас нэг уламжлалт бид чинь гомоочуудын нам гэдэг ийм имиж толцсон бид нар чинь. Тэгэхээр нэг хэсэг нөхдүүд нь тим юм яриад байгаа. Тэгээ одоо ч гэр бүл ихээр чинь гэр бүлийн конфликт төр зөрчилтэй юун дээр үүсдэг юм. Чинь нэгэндээ итгэсэнгүй гэж үүснэ хайрлсангүй гэж үүснэ. Энэ асуудлаас эхлээд хамгийн их зөрчил гарч ирсэн байхгүй. Тэгэхээр цаашаа ингээс сэтрээд байсан. Тэгэл энэ эрхчлөөний ойлголтуудыг ингээд ерөөсөө эрхчлөө буруу ойлгоцсон тий. Дур зоргоороо авирлах, дураараа дими донгосох гэдэг ингээд ярьсан хүн дарамжлах гэдэг ингээд ер нь хэмжээ хязгааргүй зүйл гэж байхгүй. Тэгвэл тэр чинь illogic байхгүй. Логикгүй болчихно. Эрхчлөө ч гэсэн эрх ч гэсэн хязгаартай. Тэгэл одоо энэ дараагийн сэдв хүртэл яг энэтэй л холбогдож байна л да. Одоо энэ зам тээврийн ослол хөдөө орон нутагт наадмаар 17 хүн нас орлаа л гэх. 22 болсон тий. Дайнт чи нэг жилдээ 40 хүмүүс орчин үеийн дур зоргоороо бас авирлсныг миний машин би машинтай хурдтай явсан ч яадаг яваагүй ч яадаг ингээд урсгал сүрж ороод нөгөө гэрлүүдээ амар ламптай гэрлүүд тавьчаал нөгөө шүн пүрүүснүүд ч тохиол тий. Тэгээ нөгөө хүн ямар ч зам мам харагдахгүй болтол ингээл нэг ийм яг наад заваа нэг бие хувээ хичээж довоо шаарлуулсан нэг ийм хогийн үйлдэл шүү. Гэхдээ дандаа энэ хүний амин насанд хүрдэг эрүүл мэндэд хүрдэнэ гэж ерөөсөө ойлгохгүй. Өөрөөр нь одоо ингээд ийм буруу үйлдэлээс тэр одоо согтуу жолооч сошиалор нэлээд гарсан шүү дээ. Согтуу жолооч нөхөр урсгал сүрж орж ирээд мөргөөд гэрүүлийн 3 оны тавлаа явж ирсэн. Эхнэр 2 хүүхэд нь өнгөрсөн. Тийм. Эхнэр 2 хүүхдээ ингээд нэг гэр бүлийн 3 нь өнгөрсөн байгаа аахгүй.
Тэгээ өөрөө өөрхий имчилгээний ч мөнгөгүй болцоо одоо юу ч болцоо. Өчигдөр нэг Чихэн сэлж байгаа гэдэг. 8 настай хүүхэд машин үүдгээд 10 сартай дүүгээ дээр алчиж. Тэрийг аав ээж нь тэрийг тэр жолоон дээр суулгаж байгаа байхгүй. Харин тий. Тэ? Түлхүр мөхөөрөө ингээд Эхлүүлж байгаа. Одоо ч юм уу ингээд тооромсон дээр гიშгэж чаддаг багт хүүхд зүгээр коноп дараад асаач штеп. тий. Хамгийн аюултай тэр байхгүй. Тэгээ бүрүүс чинь нэг ингээд юм уу хөдлөхөж амархан. Одоо энэ нөгөө ийм асуудал хүндэгдэг болгоод жид болгол энийг ярьдаг тийм бид нэр чинь нэг наадмаар бол нэг дундчаар наадам болгоноор нэг 20-20-оос 25 хүн бол зөвхөн зам тээвэр ослоор явчихж байгаа байхгүй. Тэгэхээр наадам гэдэг чинь нэг наадмаас нөгөө наадам хөрсөн нэг тийм ээ 40-50 хүн зүгээр зам тээвэр ослоор хүчээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ орчин үеийн дайман чинь ихэнх нь дороо морон болсон тийм бөмбөг момбог тэнд нэрвэгцэн хүний чинь тоол нэг 5 6 8 17 за амар том дайман чинь нэг 70 80 л үүд юм билээ шүү дээ. Америкчууд чинь тэгэхээр чинь дайнд нэрвэж байгаа үс хамаараа тэр чинь зөвхөн бид наадмын үерхийг тоолоод байгаа шүү дээ. Тэгвэл одоо энгийн үед бол бас зөндөө зам тээр бас гарч ирсэн. Энэ нөгөө хууль эрхцэн асуудлыг хүмүүс бас их яриад идэм байлээ. Манайд бол нэр үнэхээр яг хуу тэгтээ нөгөө хуулийг чангал гээл тэгэл ингээл шууд чангалцдаг ч бас асуудал биш л дээ. Энд чи ягаад гэвэл өөрөө зам тээврийн осол гэдэг чинь нөгөө гин буруугийн болгоомжгүй хэлбэрээр үлдэгддэг тийм ээ. Энэ навшиг алнаа гэж худаг бариад үлдэх эсвэл нэг нойр мэглэж байгаа ч юм хүн дайрах нэг асуудал бас өөр тийм ээ. Эсвэл одоо ингээд зам тээврийн осол гаргаад эн чинь хүн дайрыгээ дайрчдаг учраас тэр чинь бас нэг ийм нөгөө гимтэргийн бүрэлдэхүүний онлоороо ингэж жиж тэр хууль чинь батлагдчихж байгаа шүү дээ. А яг хуу би тэгтээ нэг хувьдаа бол хариуцлагын асуудлыг бас нэг жоохон бас нэг энэ одоо тэр судалгаа модлгааг тийм ээ терминологи гэдэг юм ямар судалгаа байдгийг тэднийг ингэ сайжруулж хагаад ялыг бол жоохон чангах хэрэгтэй би боддог. Яг л одоо манайх чинь 2 3 хүн дайрж алнаа согтгоор хэдэн хүн дайрж алнаа за дунджаар л нэг 3 жил мэл суугаал гарчгаар 2 жил суугаал ялчгаар бүр гин буруу хөлөг хохирлоо барагдуулж тэнсэнтэй ийм одоо хариуцлагатай байхгүй юу. Тэгэхээр юу гэдэг сая энэ Японд бол бас хариуцлага амар өндөр байд юм байна. Яг тэгвэл чи архил ууж байгаа бол чөхөн алж болцшгүй гэдгээ чи мэдж байгаа. Тийм ээ. Тэгэхээр чи энэ дөр бол хөнгөн ялаа учиргүйгээд за тэгээ хаана гэсэн бэ? Герман гэсэн үү? Бас нэг Европын нэг улсад бас 14 жил хорих ялтаа бүр авшаа Солонгост бас 10-с дээш ялтаа эсвэл бүх насаар хоригддаг бас нөгөө нөхцөл байдлаас шалтгаалаад тэр гэмтрийг хаангаас хэр хэмжээний хохирж учирсан барьсан тийм ээ. Докторсон тэрэг. Тэгэхээр бол ер нь бол тогтуугаар машин барьна гэдэг бол тэр хүн те машин цуухтаа л аль хэдийн өөрөө эрсдлээ бий болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гэдэг тэрийг одоо маш одоо буруу юм а энэ бол аимшигтай хэрцгий юм а гэдэг одоо эрх зүйн соёлын хувьд ч юм уу сурчлага талаар нь ч юм уу тэгээд тэр гэмт хэргийн бүрэлдэхүүний онол манлаа би одоо эрүүгийн хүмүүс бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан тэрэн дээр нь ямар одоо хүний тэр сэтгэл санаа гим хор тохирох ямар одоо орчин үед ял хамгийн дээд нь юу гэж болох тэрийг оногдуулах хэрэгтэй. Одоо тэр Америкийн юугаар хуулиар манайхан очиад шийтгүүлж байгаа тэр заалтыг ингээд харахаар тийм заалт байт юм. Бусдын болон өөрийн амь насыг санаатаагаар хохирохыг залтсан гэдэг зүйл ингээд. Тэр чинь тодорхой ойлгомжтой гоё шүү дээ тийм. Хүний нас амь хүрээгүй ч гэсэн тийм. Хүрээгүй ч гэсэн шууд завцсан гэдэг тийм зүйл ингээд. Манайхан ч юм бол одоо 7 хоног суугаад гарч байгаа шүү. Тэгэхээр хүн алхаас өмнө тэд нар чинь нэг жил мэл албатлан хөдөлмөр яаж эрхлүүлж хэрэгтэй байхгүй юу? Заавал хорихын зүйл. Энэ замын цасмаас цэвэрлүүлээ тийм. Тэгээ сүүлдээ наадах чинь зарим бүр хадуураад явжил ингээ хамт арх уусан хүмүүсийн шийтгэж шиг. Өтч одоо хүн машин аваад хүний хувийн явцсан эсхийг одоо тэр хүн яаж мэдхий. Дандаа нэг юм мошигтай амир сайн тийм. Одоо тэр нэг хавцгаар болно. Одоо бид нэг бол нууц амаргийн шийтгэдэг бол юм болыг гэрүүлийн үйлдэл тийм залууруудыг солиороод байдаг тийм. Холбоотой сэдв хийдэг нэг ярих. Энд чинь ингээ нөгөө хэмиг шийтгэл урамшууллын тогтолцоонд оруулаад ингээ төрөөс регуляц хийхэр чинь дандаа нөгөө хүмүүсийн behavior өөрчлөлт гардаг гэдэг. Ялангуяа тэр гэр бүлийн асуудлыг хэд чангаруулад нэгэнд нь давуу тал болгоод тахаар гэр бүл чинь гэр бүл болох хүн олдох болчихсон. Сайн сайхан зүйлийг задлан болчих юм байна. Задлан өндөр болоод гэрлэхээ болчих. Гэрлэхээ болчих. Одоо энэ эмэгтэйчүүдийг хамгаална, эсвэл эрэгтэйчүүдийг хамгаална, энийн тийг нь ингээл хахаар удахгүй үнтэй суух хүн байхгүй болдог. Одоо Японд юм болсон шүү дээ. Европ асуудал Европч бүр эсний тийм. Энэ феминизм биш үү? Феминист гуйлууд байхгүй. Феминист гуйлууд бол гэр бүлийг байхгүй болгодог. Яг товчхон да. Одоо тэр өрөндийн Z үеийн залуусууд миллениалын сүүлийн үеийн гэдэг байгаа хөө одоо 30 мөчөртэй. Тэдний нөгөө одоо бэлгийн харилцаанд ордог тоо энэ төр нь бүр зөрчсөн гэдэг. Тэгээд ирчүүд нь яагаад ингэж яхаа ажил эрхэлж байна.
одоо өмч хөрөнгөтэй тодорхой хэмжээнд гэрлэхгүй нэ. Яг одоо гэрэлт гэдэг эцсийн үр дагавар нь шалхтаа тулахаар хамаг нөө хураас юм юм аваад ч тийм. Тий, өнөөдөр ч орчин үеийн энэ либерал ертөнц чинь эрх хүний эсрэг ертөнц байхгүй юу? Одоо ер нь эрэгтэй хүн ийм даваа талтай олон жил ийм привилеж идчихсэн энийг дандаа тэнцвэржүүлж тэгшидэх ёстой гэсэн юм суурин дээр бүх улс төрийн бодлого хууль эдгэр ингээд төвлөрдөг. Тэгээд гэр бүлийн бодлого эдгэр нь эрэгтэй хүний эсрэг. Тэгээ одоо энэ залуучууд те өсвөр насны залуучуудыг ч одоо хэд бар райт болоод энэ реакцлаад энэ эмэгтэйчүүдийг үзэн яддаг одоо энэ менежер тейт мейт шиг ийм хүмүүс од олоод ингээд нөгөө жензи үеийн эрэгтэйчүүдийн дунд инфлюенсер эдгэр болоод байгаа шалтгаан чинь эмх эрэгтэй өсвөр насны залуучууд эдийн засгийн хувьд ч тэр соёлын хувьд ч тэр бүх зүйлээрээ ингээд дагдаад хүчээр даруулаад байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүний эсрэг бодлого хэрэгжүүлээд байгаа бол эрчүүд нь радикалчлагдана. Их олон эрчүүд радикалчлагдах юм бол тэгэл их л хэцүү асуудал. Тийм шүү дээ. Энд чинь нийгэм Хэдүүлээ маш аюултай болох юм тийм. дараагийн дугаар дээр бүр энэгээр тусгай сэдв болгоод Одоо өрөндийн жишээнүүдийг яриад тийм судлаа тийм. Одоо н Америкт байна, энэ Европт байна. Өөрөлдөл Одоо энэ Z үеийн залуучууд ялангуяа эрэгтэй хүүхдүүд чинь ягаад буцаад энэ тулааны юм үзээд энэ хэр чинь тэр чинь нэг юм зүгээр эрэгтэй болж хүүхэд болж төрснөөр л ураг ангуудагч юм шиг. Байгалийн нөгөө ийм гормоноос болоод хөдөлгөөнтэй жоохон ийм тестостерон ялгараар жоохон ер нь тэр чи байгалийнх нь өөрийнх нь мөн чанар өөрийнх нь мөн чанарын токсиситийг шааж байгаа. Тийм шүү дээ. Тийм. эрэгтэй хүүхэд байснараа ураг токсик тийм. Тийм. Тэгэхээр бас тэр чинь одоо Тэгээд эрчүүдээ эрэгтэй биш бай. Эрэгтэй хүн ч гэсэн уудлах хэвээр сув дороо шалчгануур байх хэвээр. Тэгээд одоо ингээд сэтгэлийн дийнхээгүй бай гэсэн юм хүртэл ингэж рекламдаад эр хүнийг эр хүн биш болоход эмэгтэйчүүд нь болохоор нөгөө кинон дээр 20 эрэгтэйг зодж бодвол empowerment of human гэлтэй. Тэгэл эн чинь нэг юм жам ёс шүү дээ. Жам ёсыг л ингээд оронгоор нь өөрчлөх бол энэ бодит байдалтай ертөнцийн зүй тогтол энэ бодит ертөнцийн хязгаарлалтуудыг чинь хүн төрөлхтөө ингээд үггүй хийгээд өөртөө хүснээр амьдрах гал тийм юм чинь дандаа гажууд бий бол. тэр эмэгтэй үйл бөмбөгийн эрэгтэйчүүд адилхан цайлаа авъя гэдэг. Тэр чинь нөгөө нэг эсэргүүцсэн тал нь гэж байгаа байхгүй. Та нар хин үсэх хин орлого оруулах юм тий. Тийм шүү дээ. Тэгээд та нар эмэгтэйчүүдийн бүр шгшээ богийн тавьж штэ. 15 16 та өвгүүдтэй тоглоод бүр нялга хожигдсан. Тэр чинь яг чи биологийн ялгаа чинь тоогоор угаасаа хөл бөмбөгчин бизнес шоу бизнес штэ. Тэгээд тэр цаана төлбөр төлж байгаа хэр их мөнгө орж байгаагаар л цалинж штэ. Тэгэхээр эрэгтэй эмэгтэйгээр нь одоо эмэгтэйг нь ялгаад одоо мөнгө өгөхгүй байгаад байгаа юм биш. Ер нь цаанаа тэр эрэгтэй эмэгтэй хүмүүсээ одоо юу гэдэг цалингийн ялгаа гэдэг энэ өрнөдөд их ярьдаг. Одоо сүүлийн Монголд бас ярьдаг болсон. Яг үндэ энэ ирчүүд хамгийн муухай ажил хийдэг байгаа байхгүй. Одоо юу жавлан зэвэрлэх одоо санти хамгийн аюултай хамгийн эрсдэлтэй хамгийн бохор хамгийн хэцүү олон цаг шөнөөр ажилладаг гэд хамгийн эрсдэлтэй тий эрүүл мэндээс шийдвэр хэдүүлээ тэр ийм болохоор нөгөө нэг юм бонустай зах зээлийн юм премиум олгогддог арай жоохон өндөр цалинтай байдаг. Тэрний дундаж офисын ажилтны эмэгтэйтэй жишээлбэл одоо ирчүүдэд оффист их ажил жишээлбэл олдгоо болцсон шүү дээ. Яг бол бүх ажлын байрыг нь дэлгүүрийн худалдагч өсчингээс ихлээр бүгдийн эмэгтэйчүүд булаацсан. Боловсролын байгууллагыг бүгдийн эмэгтэйчүүд булаацсан. Эрүүл мэндийн одоо эмнэлэг үйлчлэгээ бүгдийн эмэгтэйчүүд булаацсан. Ирчүүдэд юу ордог тэр нэг уурхай хэдэн мянган метрийн нэг юм нуруул шууд өгч мөгдөг тийм ажил болдог. Арилга дээр хүнд төмөр мөмөр нь зоогдохоор тийм ажил болдог. Тэр чинь эрсдлээ тооцоод энэ маркет премиум гэж үүдэг. Тэр жоохон өндөр цалинтай байдаг. Тэрний эдэрт илүү цалин өгөөд байна гэж ойлгох байхгүй тийм дээ шүү дээ. За энэ сэдв одоо хаа. За гав ярьчлаа. За энэ хаа гэдэг юм бас хэллэг гарч ирсэн. Ерөнхийлөгч маань яг л Богдхааны Чингис Богдхаач биш Чингис хаан шиг гоё ууцлал ингээд энийг бол хоёр талтайгаар хүмүүс ярьж байна. Монгол улсын ерөнхийлөгч хүн эв нэгдлийн бэлэгдэл ингэж хувцлах ёстой гэдэг нэг өмгөөлөл байна. Нөгөө талд нь бол ингээ харахаар за бид нар чинь нэгдүгээр таанц засаглалтай улсаар биш парламентын засаглалтай. Дээр нь өнөөдөр чинь 21-р ерөнхийлөгчийн засаглалтай 13-р 100 биш ерөнхийлөгчийн засаглал байхгүй. Тэгээд гэтэл за тэгвэл нөгөө талд нь юу гарч ирж ийн вэ гэхлээр үүд ягаад 13-р 100 шиг тийм хүчтэй биш байгаа юм бэ. Эсэргүүцэл гарч ирж чинь тий. Энэтэй холбоотойгоор одоо ерөнхийлөгч бол ямар их мэдлэлтэй вэ, том бэ гэдгийг наадмаар харууллаа л да. Тэр одоо
судлаасаа буухад 1 жилийн хугацаанд үлдлээ гэдэгтэй ч холбоотой өмнөх ерөнхийлөгч нар ч иймэрхүү үйлдэлүүд үзүүлдэг. Тэр шагналын тараас юм одоо бууж байгаа юм чи хэнийг нь гомдоход яг хин эцэггүй тоглолтын дурахгүй гэдэг шиг тараасан баг. Тэгээд 10,000 адууны чигсаал хийлээ гэж ингээл те. Хятад руу ярих гэдэг. Нөгөө нэг бүсийн хүзүүгээр татна гэдэг шиг те ердийн өвсгтэй болгож байгаа юм шиг нэг ийм чигсаал хийгээд ингэсэн чинь бензин дасаа тэр бара энэ тэнд явсан бензингүй болоо. Ардчлал шүү дээ одоо чи ардын засагтай. Тэгээ ардын намын ерөнхийлөгч одоо тийм аристократ хааны хувцас өмсч болж байгаа юм. Тэгээ Америкийн ерөнхийлөгчдөл Их Британий Жорж хаан шиг хувцас өмссөн тэтэн зүтсэн байж юу болж хөргөө. Тэгээд тэрний чи ингээд бодоод үзэхээр те ерөөсөө алдсан байгаа байхгүй те. Энэ нөхдөө энэ ардын засагч нь тэр элдв каст те элдв аристокраси те элдв хаа тим юмны эсрэг байдсан шүү. Тэр Сүхбаатарын хувцасыг өмсөөл зөксөж байгаа бол шүүмжлэх юм алах. Чингис хааны хувцас ардын засгийн те тийм социалист тэгтэг үзэлтэй намаас гарсан ерөнхийлөгчд бол арай муухай шүү. Тэр чи ямар одоо бид нар бүгд л Чингис хааны тухай ярина тийм үү? Гэтэ энэ чи одоо тэр чин тийм том хүний зэнданд одоо өөрсдөө аваачаад байгаа юм. Одоо зөвхөн хөрс өгч биш шүү дээ тийм үү? Яг бид нар Чингис хаан ямар дээл өмсөйг л мэдэхгүй тэгээд ерөнхийдөө ийм цагаан дээл юм шиг байгаа шүү дээ тийм. Элбэгдэрч хүртлийг тиймэрхүү өмсөөл баг шүмжигчсэн шүү дээ. Тэгээд нэг улсууд ингээд ер нь цагаан дээл бол Монгол хаадын хувцас л та. Том албан тушаал ингээд удаан хашаад ирэхээр гэтээ ёс суртууны гоё юм. Чингис хаан. одоо ер нь жоох ингээд вакуумчтэй юм шиг. Улс төрийн эрх мэдэл нь байна, нөлөө нь байна. Болохгүй шанаадад унах чинь хүмүүс ч хэцүү шүү дээ. Тэгээд нөгөө нэг өөрсдөө одоо тийм өндөр түвшинд аваач тавиад шүү дээ. Тийм тэгээд одоо энэ жил чинь хөрсөхийн сүүлийн наадам. Тэгээд тэргээ далиндуулаач гэдэг юм. Тэрнээсээ ч юм уу маш их шагналын хур буулгаж гин. Олон хүнийг найрж гин. Тэгэл дээрэс нь бас одоо наадам адмын арга хэмжээнд дэр өөртөө зориулсан нэлээд хэдэн юм зохион байгуулж ах шиг байна. 10,000 морь гэдэг чи одоо ер нь хөрс өөртөө зориулж зохион байгуулж ах шиг. Тэндээ нэг юм хааны хувцастай ингээд баг өөрөө хэсгийн дээр ингээд дөрөв талаасаа баг өргүүлээд нөгөө Чингис хаан 1206 онд их Монгол улсыг байгуулсан ямар цагаан эсгий дээр суугаад ямар хаан яаж хаан боллоо гэдэг шиг юм болох гэж өөрөө ахалцсан л гэдэг. Тэгээд шир машир утсан. Тийм морь бол Монголд бол зүгээр хитгэн нэг хоёр сумаас л олно шүү дээ баг тий. Тэгээд тэрэн дээр хамгийн гол нь ингээд монголчууд гоё юм гэдэг яг юу нь гоё байгаа нь мэдэхгүй тий. За огшдог монгол хүн юм чи адуугаа унаад морио унаад явахлаар огшдог баг тий. Тэгснээ нэг тим гомдол гараад. Тэгсэн чи нүү байлаар нөгөө л нэг ченж үдгээ нөгөө ченж хийхээсээ илүүтэй тийж адуучтал байгаа шүү дээ. Адуугаа өдөрцөн түрээслүүлж байгаа байхгүй тий. 500,000 гэдэг байгаа юм да. Тэгэхэд цаанаас нь очиж 100,000-аар 5 адуу аваад тэгээ ингээ яриад байгаа байхгүй. Тэр өмчтэй хүн адуутай одоо морьтой хүн өөрөө ганц удаа болж байгаа ч ихсүүлээр олигтойхон мөнгө хийх гэж хинч бодно үстэй тэр хаалуун морь хэрэгтэй байх. Тэр түмэн гიშгтэн гэдэг шүү дээ. Тэр түмэн тэмээний баяр л бас нэг бас бүтэн тэмээ шалж идэв. Боогод. Бүтэн тэмээ ингэ шалцсан байсан. Хизээ монголчууд тэмээгээр боодог гэжсэн юм бэ тийм үү? Тэмээгээр энэ орчин үеийн хүмүүс бид нар соёлын уламжлалаас сэргээж нэг худлаа яриад манай өөрсдөө чинь шүү дээ. Тэвчж үхрээр ч юм уу тэмээгээр ч юм уу адуугаар ч юм одоо үгнэтэй бод малаар бодог хийдэг тийм гэж харигдаг тийм юм байхгүй шүү. Ашин дээр байсан тэр үхрийн юу ч юм бол Монголын уламж байдаг. Тэр бол байж болно. Их зэргийн хаалга. Тэр чинь олоолаа те. Гэтэ ер нь тэмээгээр боодог хийдэг үхрээр ингээд бооч тулмж болно тийм юм бол Өхөр бол даас гашаа авчихсан. Сая хүмүүс энэ баян тансхай гайхуулах их дуртай болчиход байгаа те. Гэхээс манай өвөг дээдс бол тийм байгаагүй шүү. Бид тэр хоолндоо цадчихэ тэр гэж хэрвээ жоохон даналцах юм бол тийм шүүмжилдэг гэсэн. Тэгээд чинь бас нэг юм соёлтой уламжлалтай тийм ард түмний үр садчтай байгаа. Одоо бүр энэ Европын тэгшидгэх үзэл, өрний либерализм, хедонизм давтаад өөртөө хинбэ гэдэг маркетинг дууссан. Одоо тэгэл монголчууд цагаан сар ихтчил яг хуучин өгчүүл бол онд орч чадахгүй гэсэн юмаа төхөөрөөшил ууц тавиал те. Тэгэл залуучууд бол зүгээр нэг баг
мах тавиал ингээл заавал ууц мусхгүй одоогийн шиг зодож алгаж байгаа юм шиг допинг хийсэн юм шиг бүгдээрээ нэг хэмэр алхаа юм бэлээ. Тэр шиг нэг юм алгаа өрсдөг болчихсон. Уучин нэг бүгд жанжин алгаатай байсан чинь хахаа нэг юм дизайн нэтрээс хайшаа ноён шиг тий. Одоо ер нь нэг юмны шиг гол дээрээс үзээд байгаа юмны нэг мөн чанар гэдэг юм байхгүй. Нэг нэгнээсээ л баян харагдвал тий. Нэг ланц аваад унчих юм бол нөгөөх нь банк ус зээл тавьж хамаагүй хоёр. Яг хүн юугаа аавна байна уу хамаагүй л тий. Гэхдээ энэ хийрхэл солиорлч ингээд явсаар байгаад тийм ээ. Бүр галзуурлаа хурж байгаа байхгүй юу? Одоо тэр түрүүн бүдэл баха ярьсан гэр бүл мүлгээл тийм ээ. Тэгэл одоо сая ингээл хааны ховц өмсөл тэр чинь ингээл нэг дохио өгöd байгаа байхгүй юу? Тэгэл нэг 100000 адуу гэдэг нэг хэдэн хөдөөний хүмүүсээ тийм ээ адуунд хайрладаг. Мэдээч тэр адуучдад бол асуудал байхгүй. Сайхан Монгол уламжлалт зэрэгээл тэр адуу мадуугаар уралдуулаад ингээл явж байгаа. Тэгэл тэрийг нэг юм одоо тэр чинь PR-ч нь бас өвлж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө сохолцсон хаан чинь тэгээ сайхан юм шиг санагдаж байгаа. Өдөр шөнөгөө дүүр ингээд хитэн түмэн талаас нь магтаал өмнө тэр өвдөг сүгдэг ойлголт байдаг шүү дээ. Байдаг байхгүй юу? Гişүүд сайд нэрийн өмнөс ороод би сүгдэж байгаа зүйл мүлк би харсан. Тэгэхээр чинь тэр чинь хааны өмнө сүгдэхгүй байх юм. Хэрэгтэй дөрнө шүү дээ. Би инх бол туй. Тэр баан генералуудыг сүгдэж байгаа шүү дээ тий. Сүгдэж байгаа генералууд ч тэр чинь бүр тий сүгдэж мөгдөж байдаг шүү дээ. Та ерөөхдөө ч одоо дарга нар шүү дээ. Дарга нар бас хэцүү зэ. Дарга нар чинь бас өөртөө яг тэг гэдэг энэ тойрон үрэлгчтэй. Одоо ингээд нөгөө юм бүлэг юм ойлгох зөвлөхүүд тэр хүмүүс чинь бас аюултай тий. Хүний вакуумжуулан тэнгэрт нисгэн тий. Тэгээ биенээсээ уралдаад ингээд янз бүрийн санаа гаргадаг ч байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд за хөрөсөх хэрэглэж байлаа гэж бодох чинь байнга нэг тийм нэг далтаас нэг ийм орчинд байхар ч хүн чинь бас нэг өрсөлдөм гоо би ч өөрсдөө элбэгт орж байгаа ч гэсэн та гурав намайг шөмжлөхгүй өргөж магтдаг би сэтгүүлч элбэгт орж байгаа юм зөндөл явж исэн тий. Тэгэхээр сүүлийн 4 жил нь бол ерөөс хүн танихаа байцсан гэдэг ойрын тойрны хүмүүсэнд л ирдэгсэн шүү дээ. Хүн танихаа болно гэдэг чинь хүний мөн чанар чинь хүний хүн загинжтэй хамгийн муухай өөрчлөгдөж байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэр ардын сайхан үгэн те нөгөө түрүүн бас хасар хэлжсэн шүү дээ. Нэг юм уламжлал нэг ичид санаа зовхон гой зүр өгөөтж байж эрдэмтэй үгэн даруу их мөрөнд дүлгөөнч гэдэг юм ингээл нэг ардын сайхан үгнүүд бид нар чинь баг байхад Монгол хэл уран зохиолын хичээлээр дамжуулаад ойлголттой идэгтэй. Тэр одоо humble man гэдэг. Тэр чинь нэг юм ер нь ийм хуучин цаг үеийн хүмүүс ч юм даруу байхтай. Тэгээд нэг ийм ам одоо бид нар ч тийм биш л дээ. Үнэл тийм ээ. Гэтэ орчин үед ч одоо тэгээд нэг юм пэдэлцэн нэг юм уроод баабар гарч ил пятгар байхгүй ах юм гэх нөгөө цоо өрхөм өрхөм манай хүмүүсийн тэ орчин үеийн хүмүүсийн соёл тэр уламжлал морал эдик гэж муухай өөрчлөгдсөн байгаа нэг. Тэгээ яг тэр чин ураач штэ. Нэг намыг дагж яваад нэг юм үдэс суртал хийсэн. Тэгэл өөрөө нэг амар мундаг хүмүүстээр бодоод. Тэгээд Монгол тултны 100 өрхөм дээр ануучинтай ингээд хөвтцэн тэ нэг хачин жижиг нэг барцаагс нэг муухай яг жижиг юм нэг богинохон тэ тэр ингэ амандаа хүүс ингээд. Тий ямар тохиромжгүй тэгснэ ингэж сууж юм болоо. Чаа юм чин би юу гэлээ. Тэ. Сасуу байхгүй. Усаас гаралтай. Үнэхээр хааман баймаар бол тэр философиг тэр авч явж ирсэн хийж исэн бүтээж исэн юмыг дөрөөмөр шүү дээ. Чингис хаан нууц товчон дээр чинь байгаа шүү дээ. За би энэ Монгол улсыг нэгтгэж дээ хөл хөсөр гар амар жаргалаа гэд ингээд тий. Ийм юм гэхэд байдна уу гэхэлэр байхгүй. Өнөөдөр бензиний мөнгөгүй болоогүй. Бензин нь байхгүй болоод дууссан. Одоо нөгөө хараад сүхээдээсэн Оросыгоо одоо 7-7 нэмэргүй болж шít. Лямтны юм гэдэг нөхөр. Зүгээрээ хөдөө яв солиорол өөрөө нэг рил оруулаад ийснэ таг болчихсон. Одоо монголчууд тийм томроод байгаа шиг тэгээд яг тийм эсвүүд чанартай ч юм уу ийм хөр үгүй. Шууд эргэж хараад нэг жоохон дарга цэрэгтэй ингээл 7 ойлн хөлийн үнсэн шоронд битгий явуулаа чи тийм мэр хүн гэж ямар ацны юм бэ? Одоо чатар алан таална гэчээд тий уучлаарай байхгүй. Хүн мөнгө гүтгэжэл за эрүүгийн хуулиар гүтгэх юм бол наа чинь хуультай шүгэнгүүд л уучлаарай ах согтуу байж байгаа. Би одоо ингээд ер нь улс төрч мөрчтэй арх марх айгу дургу байхгүй юу? Нэг хоёр удаа ууж үтсэн. Тооцоо хийх шинжгүй юм уу? Өөрсдөө дуудаж уулзчаад тэг хоо чи тооцоогоо хоолныхоо мөнгө төлөх гуйлах юм нэг би шууд хэлдэг байхгүй юу. Тэгээ нэг удаа би яг бүр архины шил толгоонд хагалгаж гисэн байхгүй юу. Тэгсэн намайг тамхинд яваад гуцдгийн зам нэг дунд нь зурчилсан нэг зөвлөх мөнгө нэстэ. Тэгээ тэд нар тэгээ вакуумчдаг байхгүй. Хүний уур хүргээд нэг зөөр нацэг юм солиотой уулзууд бид нар чинь нэг үл би тэднэрт алуулна нэг үл би тэднийг алахгүй байхгүй. Тэгэхээр энэ сэтгцэн өвчин гэсэн янзлах хэрэгтэй муулгаачууд байна. За энэ түрээд манай той маань өндөрлж байна. Тэгээд эх 7 хоногт гэр бүлийн сэдвэр
аль болох нээлттэй хийчээ. Тэгээд монголчууд бол ерөн бол гадна гэл ингээд хэрээг дагаж галуу дагаж хэрэг хөлөө гэхчээр тий. Ингээд дөрөөдөг ба жингээр баймаар монголчууд нүүдэлчтэй чинь сайхан юм өөрсдөө малаа малдаг, өөрөө гэрээ барьдаг, тий өөрөө эхнэр хүүхдээ өөдөн татаж авч явдаг ийм л ард түмэн шүү дээ. Тэгэхээр бид нар бол гаднаас хуулбарлах биш. Яг үнэхээр нэг юм сэргэмээр байгаа бол хэлбэр төдий нэг дээл хувцсан дээр төдий биш тий. Уламжлалаа тэр гүн ухаан философийн төвшөнд л сэргээж иргэж хараасай л. За. Nice. Яалаа.